Энэ бүсгүйг Зэрэндэр жавхтай Очирбат гэдэг. Өөрхөнгөө аймгийн зон олон түүнийг удган Очирбат гэдгээр түмэн олон сайн мэддэг. Тэнгэрийн үйлээр ард иргэдийн үйл хэрэг заяа тавилан нутаг усныхаа уул авааны тахилга тайлах хийдэг үйлч юм. Очирбат гэх энэ сайхан бүсгүй бусдын л адил айл гэрийн сайн эзэгтэйгээс гадна Тэнгэрийн үйл хэргийг үйлдэж мөнх Тэнгэрийн захиасыг биелүүлсээр ирсэн байна. Одоо удган хэмээн энэ их одоо Тэнгэрийн үүлэнд зүтгээд 13 жил болж байна. Тэгээ би Өөрхангай аймгийн Тарагт сумын Хадд нарын хэмээн газар төрсөн ийм одоо айлын ганц охин байгаамаа. Тэгээд энэ Тэнгэрийн одоо үүлийг хийх замналд маань одоо орох энэ зам маань хар багаас маань нэгдсэн л гэж би боддгийг. Яагаад гэвэл би мэдээ орох цагаасаа далд ямиг жоох харах өвдөстэй л байсан л та. Тэгээ тэрийгэ хэлж ярихаар ээж маань хөөрхий зайлвал их захин битгий хүнд тэгж хэлжээ, өвчтөө хөөхөд гэж хэлдгийг. Энэ тэнд бас уул усны эзэд мэдэд үе харддаг байсан л та. Тэгээд тэр үед болохоор миний хөө тэгж болдоггүй маа гэд. Ер нь баг бахад найзлах хөөх жоохон ховор байсан. Яагаад гэвэл бусдаас арай өөр нэг сэтгэхүйтэй байсан болов уу гэж боддгийг. Тийм болохоор тэгээд ер нь их бие маань их өвдөмтгөө төрсөн цагаасаа л ээж маань хэлдэг байсан л та. Төрсөн цагаасаа чи ээжийг их зовоодог байсан юм аа. Дөнгөж төрөөд л гарснаасаа хойш чихэн их өвдөд ингээд л хэдэн сараар өвдөд бүр унтдаггүй бүр өдөр шөнөгүй уйлдаг хөөхт байсан. Ширтээ хийх уйлна. Тэгээ нэгдлийн малтай иж аваа ирнэ их ядарч байсан. Тэгээ харин нэг аз уулж нэг хүн орж ирээд наад хөөхт чи хийгээс болж өвдсөн байна. Ээж нь хийтэй төрсөн болохоор тийм болохдоо зөв хөөхтийнхээ одоо чихэн дээр бөөр тавь чихэн өвдөөд л наад хөөхт чи өвдөөд байгаа юм байна гэд ээжд маань зөвлөгөө өгсөн юм байна. Тэгээ тэрний дагуугаар тэрийг сонсцоход байжсэн чинь нэгдлийнх нь нөгөө хурганаас нэг хураг бүр зогцож байж байгаад унаад очсон гэн. Тэгээ аавд орж ид хэлж нэг хург өнкрөөд очлоо чи одоо хоёр бүрийг гаргаад ирч. Гү чи арай зөхиод нь гацсан юм шүү дээ гэд ээж юм анд гисэн гэсэн. Үгүй юу гэж тэгдгийндээ гэд. Тэгээд нөгөө бөөрийг аваад миний хоёр чихэн дээр тавиад боосон гэдэг. Нөгөө учир зүггүй уйлаад байдаг хүүхэд чинь бүр өдөр шөнө хоёр унтаас хэрдгүү бүр зүрхийн юу чаганж үзээд айгаад тэгсэн чинь тэгэл уйлах юм байсан. Тэгээд тэрнээс хойш ер нь л багын их ороомтхай. Тэгээд айлын бас нөгөө ганц болохоор тэгдэг юм их инкри өсгсөн юм уу тийм дээ. Ер нь их юмнаас их амархан бузартад сэвтэмтхий ямар нэгэн одоо нэг жоохон болох гэж байгаа үйл явдлыг зөгнөөд байж яддаг. Тийм байлаа. Тэгээд энэ анги голоор манай аав ээж хоёр маань одоо Тарагт суманд одоо хончин байсан. Аав маань одоо аймгийн авраг малчин байсан да, сумын авраг малчин байсан. Тэгээд 30 суур хоног одоо нэгдэл нийгэмд өсгөж өгсөн хүн байдгийг. Тэгээ ангийн гол өсөж уруудаад л одоо зуны цагт одоо нутгалдаг их сайхан нутгаа ангижи маань. Тэгээд ангижигээ тэрүүгээр хургаа хариулаад явж хахад ангижигээс маань ингээд тохойн чиний цагаан юмнууд гарч хурж ирээд л нэг 8 ширхэг цагаан юмнууд хурж ирээд л намаа тойроод бүждэг. Тэгээд би тэрийг нь бол тэр үедээ нөгөө хүүхэд байсан юм болохтойгоо зэрэг тодорхой хэмжээний нөгөө зүн совингаараа мэдэрдэг л байсан шиг байгаа. Нөгөө төгрөө бүжиглэн тоглоно. Тэгээд хэдэн хургаан л хариул нэгдэл нийгмийн л хургийг хариулж байгаа нэгдлийн малыг малалж байгаа 300 гаруй хон ээж аав хоёр маань хоёулаа төллүүлдэг тийм норомтой байсан тэр үеэлдэ. Тэгээд хураг шигэ хариулна. Ингэж явсаар байгальтайгаа танилцах тэгэл одоо чулуун тоглоомор их тоглодог байлаа. Чулуун гэр их барьж. Тэгээ энэ мэтчлэн ахуйгаасаа нэлээ одоо нэгсэнд одоо энэ байгалийн тодорхой хэмжээний тэр далд овдс гэч ямиг багаасаа их бий болгочихсон. 13-ны жил бас их айхтар өвдөжсэн юм аа. Тэгээ тэр үед ээж маань бүр Өөрхангай аймгийн хар орон сум орж тэр үед нэг талын лам нэртэй нэг өвгөн байж үлээ. Тэгээ тэр өвгөндөд очиж одоо асуусан чи нэр нь хүндэтсэн байна гэд. Тэгээ би чи эрэгтэй нэртэй байсан. Очир утгээд одоо энэ нэр маань л та. Тийм тэгээд нөгөө өвгнөөс ямар нэр авах вэ гэд одоо тэгж асуусан чинь одоо Алтан үлзээ гэж нэр өгөө одоо нэр нь хүндсэн байна гэсэн. Тэгээ тэр үедээ нэг гэрчлэгээ бол солиулаагүй л дээ. Тэгээл алтан үлзээ гэж хурж ирж ингэж хэлжсэн боловч одоо нутгийнхын буюу ойр тойрныхан аав ээж ахын дүүнер маань үлзээ гэд одоо миний нэрийг нэрсээд бий болгочихсон. Тэгсэн эрднээсээ албан ёсны дээрээ солиулаагүй тэр нь ч болсон юм байна гэд одоо би энэ Тэнгэрийн үүлийг хийж явах үедээ одоо ойлгож нэгсэнд ухаж ойлгоод байгаа юм л да. Хүний тэр нэр гэдэг анхны тэр өгсөн нэр тэр цаанаас өгөгдсөн өгдөл гэдэг бол бас их утга учиртай байдаг юм байна гэж боддгийн. Тэгээ нэрийн маань солиж ингэж
байж арай гайгүй болсон. Тэгээ ер нь их өвдөлтхий байсан учраас их тарих толгой их манар нь үе жоохон одоо унад татах гэх нь хаашаа юм идэхгүй нэг л сонирм тийм тарих толгой их дүүрж юм орж ирнэ бие их янгинан биеэр их юм одоо нэгсэнд эргэнэж энэ дотор одоо тэр эрчим энерги гадагшлах гал тэр юм аа нөгөө зөв нээж чадахгүй байсан болохоор миний одоо би дотор юунд л их тийж өөрчлөлт өгдөг байсан юм билээ л дээ. Тэгээд бүр эмнэлэг манай онцлогтой оншийг гаргад дийлдэггүй байсан. Тэгээд за хүүхэд гаргавал одоо гайгүй болчихно доо гэд анхны нөө жирэмсэлтээр маань хэлжсэн. Тэгээд би 3 хүүхэдтэй их ойрхон гаргасан шүү дээ. Би одоо 3 хүүхэдтэй. Тэгээд их ойрхон гаргасан. Тэгээд нөө 3 хүүхэдтэй гаргаад дээрдэггүй харин ч бүр дордоод байсан. Гэхдээ одоо яадгийн бол одоо энэ одоо ямар одоо юу гэхээр одоо ингээд эдг юм болоо гэд. Тэгээ үе их сонин одоо зингүүдлийн байдалд орно. Далд ертөнцийн үе жоохон тийм цухас тэр мэдээлэл үе ирдэг байсан. Түүний хань Баттөр Жөвөрхөнгай аймгийн 10 хэр суманд 1977 онд Сэродын 7 дахь хүү болж мэндэлсэн юм байна. 8 дугаар ангиас хөдөө эмигэнтэй малмаллах ухаанд суралцж эхнэр Очирбаттайгаа 1998 онд танилцсан гэр бүл болж исэн дүүхтэй. Өдгөө амбул тавуула Өрхөнгай аймгийн 10 хэр суманда аж түрэн амьдарч сууна. Би чинь хантайгаа 1994 онд танилцсан. Бид хоёр одоо хүн тарихны нас хойш хунтын гарамгүйд тэрний дээр гөвшөөнд далан дээр манай хоёр саахалт буугаал тэгэл анх танилцаал тэрнээс хойш ясаргаал 98 онд бид хоёр айл гэр болоод 98 онд манай том охин гарсан 2000 онд манай дунд банд гарсан 2003 онд манай баг хүү гарсан тэгэл ингэж ясаргаал амьдрал маань ингээл хүн амьдрал юм чинь тэгэл янз бүрийн баяр жаргалтай ирээтэй тонголтой явсаргаал 2000 онд дөрөвний хэлсэн нөгөө утгантайгаан дайралдаа тэгэл энэ бөөгийн замналгийн чимрүү бол орсон доо. Нэг манай өвөр хангаад нэг дорнодоос нэг бөө ирсэн гинэ засал хийж гин гээд. Тэгэд нөгөө дорнодын тэр бөөтэй уулзаж бөө гэдгийг анх эхэлж харж байсан юу ч мэдэхгүй. Тэгээд уулзаад ингээд ярьсан боловч одоо гэр голомтондоо зайлшгүй одоо засал хийлгэх ёстой юм байна гэдгийг ойлгож аваад гэр голомтондоо засал хийлгэсэн. Тэгээд тэр үед бол одоо өөрөө ийм цагааны тэнгэртэй ийм хүн байна гэсэн. Одоо тэр тэнгэр гэдэг тэр хутгууныг тэр үед л ойлгож авч одоо тэр нь юу ч гэж байдгийг. За одоо ямар ч байсан нөө засал намаа хийлгэсэн юм чинь болоо гэж бодоод л тэгэл үлдсэн. Явснаас нь хойш 3 сарын дараанаас эхлээд надтай өөр одоо ертөнцийн одоо нэг юм холбогдоод байна гэдгийг нь ухаарч ойлгосон өөрийн биед. Гэхдээ ингээд л байх шиг байхыг. Тэгээ шөнө болохтойгоо зэрэгэл нэх айхтар тийм гал улаан дэлтэй гал нь ингээд бүр тасарч унаал гэрийн үүдэнд хурж ирж зогсчоол нөгөө атуу азраг гал улаан нэлтэй азраг. Тэгээ дээр нь гал унчихсан тийм. Тэгээ хаалган дээр хурж зогсчоод гэрт орж ирж болдоггүй. Би оруулахгүй гэж үзээд ингээд л зүудлээд байдаг. Бүр сүүлд нь бүр болохоон байгаад хэд сэнгэрэг барьсан хүн шүн хурж ирж зүудэнд хурж ирж унтуулахгүй байдаг боллоо. Маш их хөлөрдөг. За тэгээ сахил хүртээ шалд ордог гихчээр одоо бөөгөр засал хийлгээч энэ сахил авсангүй хэмжээний бодож байла. За тэгээ тэр үед маань яасан гэхээр манай одоо нөхрийн маань одоо хамаатангууд бас биеийн жоохон илааширж байсан л да. Одоо төрсөн ах нь гэхдээ л одоо илгэний сороцтой болоод хэвтэрт байж исэн. Аав нь бас даралт харуулттай байсан. Тэгээд энэ мэдчлэнгээр нөгөө бөөгөн дахиад залдгийг. Тэгсэн чинь чи сахиусаа авахгүй л болохгүй. Одоо 25-ны чинь жил болж байгаа юм байна. 25-ны жил дээр одоо авахгүй бол чи одоо галзуурах юм байна. Одоо энийг эмнэлэгч эмчлэхгүй энэ бөөгөр засал хийлгээд энэ хүн засал авахгүй. Тийм болохоор энэ өндөр дээд тэнгэр буюу энэ ирж байгаа онгоц сахиусаа залаалжээч энэ хүн чинь өөрөө зүгээр болох юм аа гэж хэлсэн. Бид хоёрын хувьд бол 2004 онд анх онгоц сахиусаа манай хань залсан. Тэгэл төвшөөг их үүрэг одоо оноогцсон доо. Тэгэл одоо энэ мэдхгүй юмыг хийнэ гэдэг үл эхлээд их хэцүү байсан надад үед бол.
Тэгээд одоо хамгийн ихний ээлжинд одоо хадмууд маань, хань маань хүлээн зөвшөөрсөн. За ямар ч байсан өвдөж яхаар энэ сахиус онготыг авъя хэдүүлээ. Тэгээд эн чин цагааны юм гэж эн чин ийм байдаг юм байна. Тэгэхээр бас их эн чин учиртай юм байна гэд ингээд тэг бас яг анхны мэдгэдэггүйтэй болоод тэгээд сахиус онготоо авсан л да. Аваад сахиус маань ихний ээлжинд бас нэг жоохон орж өгөхгүй гэдэг ч юм уу жоохон тэгж байсан. Тэгээд эхлээд маш их сайхан одоо буурлууд маань бууж ирсэн. Тэгээд тэр буурлуудынхаа үгийг сонсоод байхад хүн чинь юусоо эцэг өвгөд гээч юм чинь хүнд маш их тэр хайр илгийн харамгүй хайрладаг юм билээ. Тэгээ миний нөгөө 20 хэдэн жил өвдөөд би маань илаашрахгүй байсан би маань миний өвгөд бууж ирснээр илааширч эхэлсэн. Мэдэгдэм сайхан болж ирсэн. Дээр нь миний сэтгэл их тайван амгалан болж ирсэн. Сэтгэл маань их төгшөмтгөө их юмд чочромтгай гэдэг ч юм уу одоо тэр шинжлэх ухаанаар бол мэдрэлийн гарлын тийм оншил байсан л та. Тийм болохтой их жочромтгой тийм байсан. Тэгтэл цаг хугацааны явцад тэр маань одоо нэгсэндээ илааширч ингэж ихэлсэн болохтойгоо зэрэг. За энэ ямар ч байсан бол одоо намайг үл эмчлэх юм байна. Би үл идэх юм байна гэж ингэж эхэлдээ. Анхны шатны ойлголт маань бий болсон. Одоо ямар ч бүүгийн тийм онгоц хүүсний тийм ойлголтгүй байсан. Тэгэл ерөөсөө тийм л учир шалтгаантай тийм л нөхцөлтэй юм бол би ерөөсөө хий гэж бодоод тэгээд энэ онгоц хүүстайгаа харьцаа нэг алтчих юм гээд нэг л гоё буудан их зөөлх хүн тийм яг ээж минь юм шиг имээтэйгээ уулзж байгаа юм шиг тийм мэдрэмж надад тэр алтчин онгоны сахиусыг буугаад надад тийм мэдрэмж анх эхлээл төрж исэн. Тэгэл тийм мэдрэмж түрүү надад тэр нь их гоё тийм их гоё надад хийх энийг ерөөсөн цаашаа ингээд энэ замаар л ерөөсөн ингээд цаашаа явъя гэсэн тийм надад мэдрэмж ерөөсөн тийм итгэл надад их төрсөн. Тэгэл би одоо онгоц сахиусаа буулгаад одоо яах ёстой ер нь би өөрөө ямар байх вэ? Энэ хайн ямар байх ёстой юм? Одоо энэ онгоц сахиусныханд нас ингээл асууна л да. Тэгэл ингээл онгоц сахиус маань энэ бол хүндэл тус болох юм аа. Ултаар өөрсдөө хүн болсон. Одоо хүмүүжийн. Одоо бид нар чинь нэг ээж аваасаа энэ махан биеийг олоод төрсөн хүн байдал онгоц сахиус маань та нар ултаар хүн болно. Тэгжвэл тэрнийхээ дараа та нар хүн зонд олондоо ингээд дуссыг үзүүлээд явнаа. Энэ бол том тийм буян юм аа. Илэгсэн. Тэгэл тэр эмгэлзэн буурал хөстөн бол нэг ерөөс 3-4 сар л ерөөс дангаараа л харьцсан. Одоо шиний 9-нд буулгад, гар 9-нд буулгад, 29-нд буулгад ингээд тэгэл эхний үед бол одоо тэгэл 3 хүүхэдтэйгээл ингээд онгоц сахиустайгаа харьцсан. Энэ 3 хүүхэд ингээд тойроо суудсан. Тэгэл би одоо онгоц сахиуснасаа тэгэл мал хуйгаан даатгаал сүрэг нуул хангайдаа сүргүүлэнд шившүүлээ тариндуулаад арцгаан гар малаа хариулна ингээл нүүж буусан ч гэсэнд одоо би буудал дээрээ юу өргөх вэ? Уулгасандаа юу өргөх үү? Юу гэж хэлэх үү? Юу гэж гуйх үү гэл тэр онгоц сахиуснасаа дандаа би асуудаг байсан. Тэгэл ингээл яхаар хүн чинь тэгэл нөгөө асуугаал ингээл баг ч гэсэнд мэдлэгжээд байгаа болохоор хүн чинь тэгэл улам цаашаа агтгал юм билээ л дээ. Гэтэл сахиуснууд маань буугаад одоо хадам ахыгаа илж бариж тэгээд өөр зүүн ганц 2 улсууд бариулснараа тэр улсууд маань бас тодорхой хэмжээнд өвчнөн намдаад илаашраад сэтгэл санаа сайхан болоод нөгөөдтэй уулзаа сүү өргөлөө өргөөд угаалга аршаалганд ороод ингээд ирэхээр нөгөө хүний сэтгэл гэдэг юм чинь их сайхан болж ирдэг юм билээ. Тэгээ нөгөө хүний нөгөө нааш гэх гэж тэр сэтгэл гээч юм чинь хүрээд ирэхдээ зэрэг хүн ч гэсэн би ч гэсэн өөрөө урамшаад үгүй энэ улсуудынхаа төлөө эдгээр маань надад итгэж байгаа юм чинь итгэлийг алдчихгүй юмсан гэж маш их өвчилж нөгөө хүүхд эцтэйгээ харьцаж эхэлсэн. Би одоо яавал ингэх үү гэд энэ мэтчлэнгээр одоо нэгсэндээ өөрийнхөө анхны тэр одоо тэр мэдээллийг мөнх тэнгэр онгодынхаа мэдээллийг авчаасан л. Миний хань ингээл
эрхийн уруу 7 2 ингээл улаагаал тийм ягаараа. Тэгэл хамаг үеэр тийм ягаан тийм тууралт үүсэн. Тэгээд ингээд яаж байгаа юм бол тэгээд бид нар ингээд гаршилч уу ямарваа нэг юмнаас ингээд гаршил өгч үү аршаанаас харшил өгч үү гэл ингээд тэгсэн чинь тэр ерөөсөн би энэ нэг сонион тийм шүүстэй юм ягаал юм гараад би ер нь бэлцээг. Миний ань чинь бол ерөөсөө 3 настайгаас л ерөөсөө төрснөөс авахгүй л жоохон тийм хоромтгой хөвгтэй чинь 3 наснаас хойш юм л юмнаас айлаа юмнаас их чочимтгой болоо тэгэхээр л би нэг хөвддөг. Ерөөсөө тэгэл надаас би тэр чинь анилан суугаад 2 дахь ондоо гаргаж хүртлийн тэгэл нөгөө шаарлалт явахснаа мэдэхгүй нэг жоох хэд хоног явчихад тэр нь ком болж ирсэн. Тэгээд орой болголгүй би тэр ерөөсөн тэгээд онгоц хөөсөө буулгалаа. Тэгээд ингээд асуусан чинь зүгээрээ тэр одоо мөнөө энэ цагийн чинь эм тарианы хорн гарч байгаа маа. Энд бол санаа зовоод тах зүйл байхгүй. Одоо ингээд зүгээр сайхан болно гэдэг. Ингийн явсаар байгаад 3 жилийн дотор хүн 5 одны дахилга, 7 өвгөө одны дахилга, нарал 3 одны дахилга хийгдснээрээ энэ мөнх тэнгэр гэдэг чинь бидний өвгдийн маань их оюун санаанууд байдгийм байна, ухаанууд байдгийм байна гэдгийг ойлгож авсан. Манай ах дүүнэр бас яг ингээд яхад нэг эхний 3 4 сар болоход бол бас нэглэхтэй гэж ирж ороод тэгээд тэр онгоц сахиус тэнгэрийн буулгаж яхад нэг л ирж орж гардаг байсан судал та. Бид хоёр хүүд тэд нар төв дээр ажил төрөлтэй. Тэгэл ингээл мукахад хэлсэн чинь муках тэгээд тэр оройн хоёрыг онгоц сахиус буулгаад ясан чинь буудаг 2 сахиус маань буугаад тэдэрт их гоё юм л хэлсэн л дээ. Ингээд одоо байгаль дэлхий визийн хүчнэрэг авах юм аа. Ингэснээр одоо олон түмэнд одоо барай хийгээд илтгэж жоохон баг зэр дом таслууд хийгээд ингээд хүн олон донд тус болно. Та нарт ч тийм болно гэсэн. Тэгэл манай тэдэр тэгэж хэлэхэд нь их л баяссан. Тэгээд бид хоёрыг аваад бид нар тэгэл нэг 5 сарын 20 эднэр бид нар ярилцгаагаа тэгээд Баян хонгорын шаргалзуу таршаан руу явж ирсэн юм да. Аав маань би жоохон таархан дуу байсан. Аав гэсэн чинь би явна манай аав одоо насныхаа сүүл үеиг бол шаргалзуу таршаан дээр өнгөрөөсөн маа би аавынхаа нутаг дээр очино. Аав маань инэлээ тийм хүнд байсан. Тэгсэн чинь тэгээ нөгөө онгоц хөөснөд тасан 91 тэр өдөр 19 байсан. Тэгээд 19-нд онгоц хөөсөн буулгаад ингээд асууд юм аа маань явах гэдэг юм аа. Одоо тэгээ би энэ их хүн одоо тэгээ өөрөө босч чадахгүй байгаа. Ингээд явна гэдэг ах юм аа гэсэн чинь онгоц хөөсөн аваад яваа. Битээ яа. Тэгэл бид нар 5 сарын 23-нд шаргалзуутай тайршаан руу явцгаалаа. Одоо нэг шиг ямар энэ Баян хонгор өрөнгө хоёр чинь засамлаар холбогдоогүйсэн дан шорон замаар явна. Тэгээд хайрхан 7 өнгөрөө тэр гардын хаад тэгээд их гоё үзэсгэлэнтэй байгаль хангай байдаг юм аа. Тэрний тэр өгөр явахаар бол их дэржиг нүртэй гууж ялга ихтэй тийм их хэл бэрхтэй. Тэгэл бид нар өдөржингөө явсаар гал шүн марг харахгүй болж байхад Баян хонгор дээр аавын нэг ахын их хүүхдэд очиж тэнтэй хонцгооч. Маргааш нь тэгээ шаргалзуу тайршаан дээр очисон. Аав маань их л сэтгэл нь сайхан өнгөрцөн байсан. Тэгээд би бас тэн дээр бас би их тийм одоо өөртөө бас итгэлтэй болж ирсэн л дээ. Үгүй энэ чинь нэр нь тусуулт болох юм байна. Ачивэл нэрх юм бэ. Аа маань ямар байлаа одоо тэгсэн сэтгэл нэг сайхан болцсон байна. Тэгэл ингээл аршаан дээр ясан чинь та нар ингээл эрхийн уруугаан 7 уруудгаа ингээл аршаанд халуун хүүтэн ингээл бүх аршаанд нь эрхийн уруу 7 уруу 2 ингээл дүрээдээ.
Тэгээл амандаа хүргээл эрхийн урундаа эмтэй 7 урундаа домтой гээл мэйл тэгж шившээдэг гэж хэлсэн байхгүй. Тэгээл аршаанаас өөрсдөө хүртий гэсэн аршаанаа хүрт. Тэгээ би орой од түгээг нүгэгээ сахиусан болгоорой гэж хэлсэн. Тэгээд орой од түглээ. Бид өдөржингөө ингээл аршаанаар явцгаas. Тэгээд орой од түгээл тэр шаргалзуу аршааны чиглэлийн дорилго хайрхан гэдэг тийм хаттай хайрхан байсан. Тэрний зүүнтлийн зүйлгэн дээр бид нэр 3 жил тулж байгаа. Тэгээд тэнд орой түгээгээл сахиусан болгосон. Тэгсэн чинь би энэ аршаанаар шийдэлж энэ аршааныг миний дээд 7 өвөг энэ аршааныг шийдэлж би 8 дахь үеийн би энэ аршааны шийдэх гүйцээж ирсэн юм аа. Намайг зандрын мөнгө гэдэг тэр онгоц зохиостойгчсэн. Тэгээд хань бид тэр дараа нь ярьсан л да. Энд чинь ингээл үгүй үлдраад бүр ингээд 7-8 үеэр юм чинь хийж шившиж энэ шийдвэрч нь орд юм биш. Хоёулаа ч гэсэндээ энийг үргэлжлүүлэл ингээд энийг үнэн сэтгэлээс ингээд хийгээд явна. Ингээд хоёулаа их урам зориг ороод хоёулаа тэр шүнжэнгөөл хоёулаа ярьж байсан. Энэ бүгдийг ойлгож мэдээд ердөөсөө энэ дахлаг гээч юм чинь их учир жансантай юм байна. Тэгээд одоо энэ дахлах их хайрхан болохоор тэр үед нэг Орос цэргийн анги гэж одоо 70-аад оны үед манай үр хангаа энэ 256 дугаар ангид байсан билээ. Тэрний одоо нэгсэнд одоо юу гэдгиймдээ юугээр тэр дахлагт хайрхнуудын маань одоо овоо онгодууд бол ердөөсөн байхгүй байсан. Одоо бидний Лусын овоо, Хишгийн овоо, Тэнгэрийн овоо эдэр бүр танктайгаа ороод дээр нь хүртэл гарч ирээд зогсчдаг байсан гэдэг өвөгчүүд, хуйччүүд тэгж ярьдаг байсан. Тэгээд тэр бүгдийг одоо сэргийх одоо нэгсэнд даалгавар буюу уул ус байгаль дэлхийгээс маань тэр мэдээлэл ирсэн л дээ. Ингэснээрээ тэр уул овоог дахих, уул овоо босгох тэр ёс заншлыг мэдэж авсан. Овоо яахаар босдгийг гэр бэлгийн чулуу оройдон гарах гэж дандаа тэмүүлж идгийн гинлээгээд ингээд тэгдэг. Хүн ч гэсэндээ өөрийгөө өөдөө явчихсан гэж дандаа сэтгэл зүрхэн тэмнэж байдаг. Тэр аюу ухаан нь тэр дээд мөнх тэнгэрээс удирдах байдаг. Тэгэхээр бид нар ч мөнх тэнгэрлүүгээл тэмүүлж байгаа, дээшээгээл тэмүүлж байгаа. Бид нар энэ ертөнцийнхээ хуулиар бид нар дээшээгээ явж байгаа гэдгээ бид нар таниулахын тулд тэр овоо хайрхан дээрээ уулан дээрээ овоо босгох тэр даалгаврыг аваад тэгэд одоо овоо босгоод ингээл усынхаа овоог эхэлж босгож билээ. Тэгэл тэрнээс хойш онгоц хөөсөн буулган ингээл яасан чинь ингээл байж байгаа нэг 6-7 сар болсон. Тэгэл ингээл чинь нэг өдөр манай нэг л сэтгэл нь гэгэлзээл нэг л тийм тавдахгүй юм шиг тийм л байгаад ах юм. Өгдөнөөс ахгүй л. Тэгээд ингээд яаваа энэ чинь одоо ингээд нэг л сэтгэл чинь нэг л тогтохгүй нэг л юу яагаад ах юм. Нэг л сонирн байгаад ах шиг гэдгсэн чинь одоо юм зүгээр зүгэрх чинь юм. Тэгэл ингээд орой нар жаргах төгцсөн. Нэг ингээ харсан чинь манай байхгүй болсон байх юм. Гэр тойрлоо. Уг нь гэрүү хажууд юм сайз хүний нэг савыг угаад цэвэрлээ суусан юм байна. Тэгсэн чинь тэгээ байхгүй болчихсон. Тэгээд энэ хайч юу гэл ингээл гэр тойроод ирсэн. Өөр тэр хоньны сатал дээр алгаж юу. Өөр хоньны цааш гараа ирсэн. Тэгээ би наанаас нь алгаад гүйцэд очив. Тэгээд гүйцэд ингээд минь чи яамаа гэсэн чинь мэдхгүй би нэг л үцэж ийд ирсэн. Надаа их л гоё тийм нэг залуухан тийм баатрын уяг дуулган болсон юм ихтэй. Хүн надтай ингээд яриад ирсэн. Тэгээд хоёулаа гэртээ ирчээл хоол ундаа хөгтөд тойр сууж гал хоол ундаа идцгаачаал тэгэл унтах гэж хэлж минь нэг сахиул санаа буулгаад ерөөс би санаа харагдах юм. Тэгээд ингээд сахиул санаа ягаад тэгээд нэг алтч юмэг өөрөнд дуудаад
дул тахлаан тавьчаа. Тэгээд алт жимэг өрөндөөдөл одоо тэгээд алт жимэгээ буулгаад ясаж алт жим маань буугаад. За хүүхдүүд өнөөдөр тийм тогоон төмрааны удны тийм сахиус буунаа. Харин тэрийг их зөөлхөн л буулгаарай. Их л аргадаж тайтгаруулж буулгаарай гэдэг. Тэгэл яасан чинь тэр сахиус болоо. Алтчин гар бол нэг бие ингээл нэг чочрох хэрэгүүлээ. Дороо эргэлдээл босч чинь өд аччихсан тийм их чанга их дуутай тийм сахиус буугаал. Тэгэл яасан чинь тэр сахиус буучаад ингээд тэгээд ороод хатан болтос хилэмэргүүл хаан тэр чинь хамгаалцч юмсан юм аа би 17 хоноосонд би амир гэж Манжи хааны гүнжлэхгүй гэж би амиа тэнгэр төрөхсөн юм аа. Мөнөө цагч юу болчихоо гэл ингээл начигнаал бууж ийсэн. Тэр бол их тошхон бол. Инээ ингээл газраас хөндөрөөд байгаа шиг л санагдаж байсан. Өмнө нөгөө хоёр их гоё тийм номхон ордог тийм хоёр буурлонгонтой байсан чи айх шигч өстой гайх шигч л болж исэн л доо. Тэгэл ясан чи зүйлдээ арай зүүлдрүүл нөгөө усхос чинь мөнөө цаг чинь ийм болцсон юм уу би надаас тэгж л асууж ирсэн. Мөнөө цаг чинь ийм л болцсон юм уу гэж асууж ирсэн. Тэгээд ийм мөнөө цаг чинь одоо ингээд одоо хаан төр гэж байхгүй болсон. Бас одоо тэгэл одоо бол бид нар ардчилсан нийгэм гэж тийм нийгмээр явж байна гэсэн чинь. Тэгээд тэр ус хөөс нэг л юм хэлгүй тэгэл эргэлдээл одоо тэгэл мурдчихж ийсэн. Тэгэл тэрнээс хойш ингээл онгоц хөөснүүд ингээл сувраал ингээл буудаг байсан. Тэгэл би ч бас аваад дассан нэг онгоц хөөс юмтайгаа. Тэгээд ингээд хойтон авар нь болоод яасан чи мөнх гар бол тэр нөгөө настай онгон маань нэг буугаад одоо дахиад ашигаас руу явна. Тэгээ бид чи яг тэгээд нөгөө нэг аах эднэр маань тэр хүлээж ийсэн юм шиг өстой ажил төрлөө зохицуулсан гэсэн. Тэгээд ерөөсөө хэлснийх нь маргааш бид нар гараад явж ийсэн. Вас 400 жирээстэй тэгэл дотор нь зургууд олоод явцгаагаад маань чи би явна гэд бүр хүнээр төшүүлээд ойр зүр явдаг болцсон. Би явна тэгэл маань яваал. Тэгсэн чи аавын их чинь сэлэнгэд байдаг нэг хөгшин гэдэг хэлжэд маа гэдэг. Тэр хөгшин маань юунаас тэр баян хонгорт ирцэн байна гэд бид нар тооцсон. Яг гараар явж ирсэн чинь. Тэгээд аав маань ихчдэр очино. Ихчийг шааж наваад явна. Тэгэл ихчийг шааж наваад тэгэл аав ихчийг аваад тэгэл бид нар шаргалзуутай хайр шандар очиод бас л 3 хонжсэн. Тэгээ яасан чинь тэр ламын гэгэний тойрон дээр очино. Тэнд бас одоо яшин ном сэргээд одоо нэг соврог муурхтай хийдтэй болсон гинлээ гэд өнөөдөр аав ихч мөн тэгээд тэр ламын гэгэний юу тэр бид нар очисон. Тэгээд яасан тэгэл орой сахиус буулгаад яасан чинь за маргааш өглөө нарнаар 13 овоон дэр очино. Одоо та яраач өглөө. Одоо миний улаач дөшөө ярачно энэ төр. Тэгэл энэ дээр юу үргэх вэ гэхээр цагаан эдээ үрг шимээр ихээр 400 8 зохиохоо лусыг ундаал. Тэгээд 5 төрлийн тариагуудаагаар энэ хамт яваа болон энэ нутгийнхны буян шиг заяаг даатгаа гэж хэлсэн. Тэгээ бид хоёр яваал
явж исэн. Тэгээд нөгөө өглөө нарнаас өмнө хоёлаа алхаж исэн чинь миний айн тэгж байна. Энэ овоо 13 оны баруун хойдлоос нахгүй бол ингээд жоохон баруун урах шаан дуун гэсэн тийм цагаан чулуу байна гэдэг. Тэгээд ер нь ингээд гол овоогийн цагаан чулуугаар өрсөн юм байна гэж тэгээд ах юм. Ерөөсөө бид хоёр дээр овон дээрээс орчиж үзээ. Тэгээд би чи дугуйл тэгээд хоёлаа явсаар гал би ерөөсөө дугуй явсаар гал нэг овон дээр ч очлоо нэрэн тэгсэн чинь тэр овоо тийм биш. Тэгээд хоёлаа өргөл өргөчөөл тэгэл яасан чинь энэ цахиуснуудаа дахиад буулгамаар байна гэдэг. Тэгээ хоёлаа нөгөө майхан дээр ирээ тэгээд нэг сайхан цай маа уучаал тэгэл дахиад захиусан буулгалаа. Буулгаад тэгэл энэ овоо онгон бол их дээр үеисэн шүтлэг тахлагтай явсан овоо би итэр залуу захта онгоц захиустай очирч байхдаа энэ овоон дээр ирж босч ийсэн юм аа. Тэр онгоц захиус маань тэгж хэлж ийсэн. Тэгээ би нэгж бодож байсан. Ерөөсөө л энэ юм чинь анхны юм биш, сүүлчийнхэн юм биш. Ерөөсөө ямарваа нэг юм тэгэл цагтаа ингээл хувьсаал, өвдөгдүүл, дамжигдаад явдаг зүйл юм байна. Ингээл усын тахилгыг 3 жил хийгээд дараа нь болохдоо зэрэг хишгийн овоогоо босгоод тэгээд 3 жил хийгээд дараагийнх нь одоо 4-5 жилд болохоор одоо хэмрийн овоо буюу одоо гол одоо номон хэлбэр тайрхныхаа одоо яг тэр голын үн дээр нь 13 овоо босгож ирсэн. Тэгээ тэр үед одоо төмөн олон маань их тусалсан л да, сайхан сэтгэлтэй улсууд туслаж түүнд маань элбэлцэж надад дэм болж сэтгэлийн дэмийг өгөж хайрыг өгөж ингэж тэрний тэр хүчинд тэр олон улсуудын тэр хайр ивэллээр тэр уул усны эздүүд маань цуглаж ингэж ундаалж бий болсноороо бөөх хүний одоо нэгсэндээ байгальтайгаа харьцах, бие юмтай байгаа юмтайгаа харьцах тэр байгаа юм маань бидэрт тэр хувь заяагийн минь өгдгийм бэ. Бидрийг юмтай байлгах тэр их одоо далд ертөнцийн тэр шид өвдсийг л бид рүү харилдгийм байна гэдгийг ойлгож авсан. За ингийн явсаар байгаад 3 жил болоод одоо 2007 онд болох нь дээ. Тэгээд 9 цагаан сүлдийг одоо дахих эрхийг өгж билээ. Онгоц захиуснууд тэгэхээр тэнгэр та нарт илнэх гэж хэлсэн. Нөгөө буудаг байсан захиуснууд нь. Одоо хан тэнгэр захиус гэдэг Хатан бүү Баатар миний анд ордог байсан. Тэр онгод хүртэл тэгж хэлж байсан. Тэнгэр та нарт илнэ л гэж. Ямар юм яаж бүтээх юм гэхээр. Тэгээ бид хоёр одоо энэ төрийн цагаан 9 цагаан сүл дээр хийх юм бол одоо ийм бүгдээрийн тийм гал 3 сэрэтэй байх юм болов ингээл бид хоёр бодоод хийгээд ингээд цаасан дээр зургсан ч гэсэн нэг л юусэн болдог байсан. Тэгээ нэг өдөр сууж ийсэн чинь л зөв зөвөр би юусэн юм хийхгүй сууж ийсэн чинь л гээв гинтгэн л толгойд одоо энэ толгойд юусэн ингээл нэг юм зурс гэж ороод ирэх шиг санагдсан. Тэгэл цаасан дээр би дугуй дүрсэн дотроо хас зураал. Тэгэл дараагийнхаа дугуй дүрсийг зураал ингээл яхад одоо энэ хойд манай энэ өргөн хойно мөрц заларч байгаа энэ цагаан сүлтний 8 тойргийг идэхэд нэг хэдхэн хормын дотор л зурсан байсан. Тэгээд ингээд голынх нь гал 3 сэрэгээрээ хийгээл ингээд энийг нэг тэр 6 нэг уран дархан хүн дээр авчаал тэгэл хийлгээл энийг бүтээж ийсэн. Тэгээд онгоц хүн сүлдэнд тайлахта одоо мөн үү энэ цагт 8 гэгийн оюун бүрэлдэн тогтож байж энэ цаг төр төвшрөх юм аа гэж хэлсэн. Тэгэл ингээд цагаан сүлдтэй болчлоо. Энд
Тэгээд яасан чинь зохиос нь за одоо 9 сарын 22-нд юу вэ нэ? Дахлаг хийнэ. 12 цагаан хэсгийг бэлтгэсэн. Бид нэр 12 цагаан хэсгийг бэлдсэн л дээ. Хоньны ахрын судалдаж амж байгаа л аваад тэгэл хийцгаасан. 12 цагаан хэсгийг бэлтжлээ. 9 сарын 22 боллоо. Цагаан сүлдээ гаргаад дахинаал гэсэн. Тэгээд цагаан сүлдээ гаргаж дахиад амьлуулаад. Тэгэл ингээд хойштоо бид тэр дахилгыг 3 жил хийж л одоо нөгөө хан тэнгэрийн хамаг юмыг эрхшээгч хараа их 4 хар сүлдийг бий болгоно үүсгэнэ гэж онгоц зохиос хэлсэн. Тэгээд ингээд хамаг юмыг эрхшээгч хан тэнгэр хараа хамаг юмыг хумигч 4 их хүчт энэ сүлдийг босгоход тийм хар зарганы дийл хэрэгтэй. Гэсэн тэгээд одоо бид хоёр хар заргадоо яа одоо уул самтнаас гуйхаар ч дадрахныхаа дийлийг аваад өгдөг хүн байхгүй бахтаа гэж бид хоёр тэгжсэн. Тэгээд бас өдөө малчтаар таньдаг найз нөхөд улсуудаар ингээд хардрынхаа дийл ингээд сураад ирсэн. Тэгсэн чинь нэг өдөр манай нэг засал муслаа хийлгэж ийсэн бид хоёрыг багшаа гэж хүндэлдэг тийм нэг залуу ирээд оо манад хардрах баг. Сайхан дийл тазрах. Би адарганыхаа дийлийг танд авдаг. Би тэгж байна. Гүй болох юм уу? Ээж аав тэр ах дүүнэр чинь зөвшөөрөхгүй байна гэсэн чинь зөвшөөрөө. Би аав тэртээ хэлж байна. Тэгээ яваад. Хэд он жисэн чинь нөгөө луучинтэй адарганы дийл аваад ирсэн байна. Тэгээд яасан чинь тэгэл энэ хан тэнгэрийн тэр сахиус бууж эхэлсэн дээ. Ерөөсөн тэр хар дийлийг авчирснаас хойш их дошгон тийм дошгон их буутах байсан. Дандаа тийм дайн байлдаанд явж исэн улс орноо инхэлж зэгцэлж явсан гэж тэгж ордог. Тийм сахиуснууд бууж исэн. Тэгээд хамгийн толгойн дээр хатан бүү хатар гэж дандаа толгойж боддог. Тэр сахиусууд өмнө нь бууж исэн л да. Тэгэл ингээд хар сүлдээ бид нар бий болгосон юм аа. Дөрөв их хар тугсуулд маань тусдаан өөр ингэсэн нэрсэлтэй хан тэнгэр, тэв тэнгэр, баатар тэнгэр, хасбуу тэнгэр гээд хасбуу тэнгэр нь хаадын гүн ухааны оюун санааг буулгаж ирдэг. Хан тэнгэр нь энэ эх орныхон төлөө байлдаж тулалдаж явсан эрлэг зөрөгтэй тэр мундаг жанжид баатруудын оюун санаануудыг буулгаж ирдэг. Тэв тэнгэр нь дэлхийн эрхсийг эвээсэн дэлхийн дайтад явсан тэр суу ухаантангуудын тэр их гэгэрлийг буулгаж ирдэг. Баатар тэнгэр нь Монгол хүн болгоны босоо цагаан хиймэр буюу Монгол хүн болгоны хий бие буюу хиймэр биеийг тэтгэдэг тэр нийл ягаан гэрлийг буулгаж ирдэг. Тим дөрвөн сүлдийг бүтээхсэн. Нар сартай 3 сэрээтэй илттэйгээр ингээд тэгээ энэ дөрвөн сүлд маань халахын 4 аймгийн туг сүлд юм аа. Тэгээ халахын 4 аймгийнхаа туг сүлдийг бүтээж бий болгоод хан 44 тэнгэрийн дахилга тайлгыг хийснээрээ энэ 44 тэнгэр буюу бөөгийн 99 тэнгэр гэдэг маань яадын гэхдээ зэрэг дээд тэнгэрт байгаа бөөн цагаан энергийг нэгт буулгаж ирэх, эрчим хүчийг буулгаж ирэх. Дээр нь бидний өвөг дээдсийн оюун ухаанууд бууж ирдэг юм байна. Зөвхөн оюун ухаанууд нь бууж хурж ирдэг. Дүрших дөрвөн сүлдтэй болцсон. Одоо энийг бас дахилэг хийж амьлуулна гэдэг. 12 сарын 22-нд хайрхан болон дээр очиод ингээл дахилэг хийж ирсэн. Тэгсэж бидрэг очиход их салхишуурхтай тийм өдөр байсан. Тэгээ бид нар ингээд нөгөө сүлжтэй юм ингээд залаад галынхаа дахилгыг эхлээл ингээд онгоц хусаа буулгаад
яасан чинь нэг л гоё нам дуухан болоо. Одоо тэгэл онгоц сөхөөс маань юм амьлуулчаал. Нөгөө сүлжтэй дөрвөн сүлтэй амьлуулаад тэгэл арх аяган дээр хийлгэж ирэл хосуур хийлгэж байгаа ингээл гал дээр ингээл эргүүлэхэд аягтай арх нь нас ингээл хөхөдөл ягаад за энүүгээр сүлнүүд амьлуул. Тэгэл тэрийг ингээл сүлнүүдтэй үргээл тэгээ сүлтэй амьлуулж яасан чинь за одоо хар азар бэлдэн. Тэгээд имэйл хазаар бэлд. Гэсэн одоо тэгээд би чи одоо өдөнөө болохоор имэйл хазаар байсан. Тэгээд хойтой хавар нь бид хоёр дорнодын гарал гээд нэг сайхан хар авч ийсэн. Тэгэл тэр адрага тавьчаал. Ингээд хар азартай олчлоо юм бэлтчихэл ингээд тэгэл дахиад 9 сарын 12 сарын дөнгөж ихээр Улаанбаатар өдөр одоо сүлжтэй нэ одоо дахнаа гэд тэнгэрийн дахнаа гэж хэлжсэн юм да. Тэгэл ингээд хар азаргаа амьлуул сэтэрлээл дөрвөн сүл нөгөө туг сүлтэй өмнө нэгээр жамсгаа гарны яхад тэр хар азар их л догшоо омглаа зург байсан. Тэгээд яхад тэр хар азар ингээд бид дөрвөн эрхтэй үнээр ингээд сүлдээ ингээд иш толгоор ингээд газар үргүүлэхгүй газраас хүндий бариулаад сууж байгаа тэр хар азар өөрөө очиж тэр дөрвөн хар сүлдээ үнэрлж ирсэн юм да. Тэгээд ингээд тэнгэрийн хүч гэж юм, онгодын хүч, эрдэм гэж юм, агуу гэдгийг л углам баттал бид энэ дээр харж ирсэн юм. Тэр хар азрыг хүн бариг багтал дөрвөн хар сүлдээ очиж үнэрлж ирсэн. Тэгээд ингээд бид хоёрын одоо ингээд хан тэнгэртэй харьцсан зан үйл маань ерөөсөө эхэлж явсан юмнасаа л ерөөсөө үндэслэн ургаал ингээд нэг модтай болж байгаа шиг надад санагддээ шүү дээ. Тэгэхээр монголчууд бид нар чинь өнөө цагт нь яад гэхээр ухааны их савтайгаан бид нар ирсэн уурга тарихтай ирсэн байж ухааныхаа их савнд бид нар тэр хэмжээгээр тэр ухааныг хийж чадхан байсан. Ухаан байж гэмээр ухааныг бид нар уурга тарихаан буюу ажилуулж чадаж гэмээр бидний ухамсар гэж юм сэргэж ирдэг юм байна. Тийм учраас энэ мөнх тэнгэрийн тайлал гэдэг бол тэнгэр тахилга тайлал гэдэг бол бид нар мөнх тэнгэрээс ухаан гуйж байгаа юм. Мөнх тэнгэрийн тэр одоо дээд их хүчийг буулгаж хурж ирж уурга тарихыг ажилуулах тэр их эрчим хүчийг нь буулгаж ирж байгаа зүйл юм байна гэд. Тэгээ энэний дараагаар нь хөх их сүлд буюу одоо тэнгэрийн их сүлдээн босгож 5 одоо нэгсэнд хараа ихт хардгал сүлд маань бий болж хасын эргээ маань үүсэж онг шүтэнэ босгоод 3 жил болж байна. Сая энэ бар жил тэнгэрийн хөхсүлдийг бий болгоно. Одоо энэ бүх юм ингээд зогцоороо бий болж байгаа маа гэсэн л дээ. Тэгээд хөх сүлдийг бий болгоно гэхээр одоо хөх азаргны дийлэл бас л хэрэг болдог болсон. Тэгээд бид хоёр Улаанбаатар хот орчоод бас нэг улс амьтантай уулзаж ичгээд Бурхан Алтай хайрхан руу хэсэг улсууд явна гэхээр тэдэртэй хамт Бурхан Алтай хайрхан яваад явчаад тэгээд Улаанбаатар хотоос ирэхдээ цаанаас нь өдөөгөрөөрэн дайрдаг. Тэгээ өдөөгөрөөрэн дайраад урдлын саахалтад буугатгсан чинь гэрийн хойдол дээр сайхан дийлтэй тийм хар бор зогсож байх юм. Тэгээ гэрт ороод минь тус мэдцгаачгаал цай зүүл нөгөө нутгийн сайхан ах нартаа ярьж хөөрөл сууж исэн чинь гаднаас банд нор өтрөл. Даггүйд. Тэгээд яасан чинь нэг энэ танаа гэрээ хойдлоор зогсож байгаа чинь сайхан бор чи одоо танаа хазар тавих гэж байгаа юм уу гэдгсэн чинь банд нүгөөгүй. Би адуучин тэмцээнд оролцоод адуучин тэмцээнд оролцсон чинь хүн тэр нэг адуучин тэмцээнд төрүүлээд бэлгэн дэрсэн юм лээ. Тэгээд сая
2 хоногийн өмнө очиод авсан чи ийм дэлтэй бүр одоо хүсье. Гэдэг. Энэгээр адар тавих юм гэсэн үгүй баг. Адар тавихгүй. Энэ соёол өөрөө бөөсөх адрагсаад гэж тэгж байна. Тэгээд тэгсэн чинь миний дүү хөнгөлөх юм бол хөнгөлөхөөс өмнө ах эгч хоёртаа дэлийг нөхөж. Тэгээд ингэж яасан чинь ягаад ингэ тэр гөхсүлдний маань ингэ бас хийх зүйл нь ингэ бэлэн болчихдээ. Бид хийсэн чинь дээрээс өөрөө бэлдсэн юм шиг байсан да. Одоо энэ 3 жил хөхөргийн Монгоштой нэм босгож бид бүгд маань одоо мөнх тэнгэрийн тахилга тайлгаа хийснээрээ одоо мөнх тэнгэрийн санаа буюу мөнх тэнгэрээс бидэрт өгөгдөж байгаа өгөгдөл болгоныг төмөнд хүргэх, төмнийхээ одоо тэр уурах тарих ухаан бодол одоо бие сэтгэлийн тэр одоо их гэрэл сэхэрэл төрөх. Тэгээ хүний сэтгэл гэдэг маань яадгийн гэхээр энэ байгаль дэлхийтэйгээ холбоотой хүний тэр элэг зүрх оршоотой байдаг учраас ингээ хүний элэг зүрх гээч юм чинь өөрөө одоо нэгсэнд тэр сэхэрлийн төвшөнд хүрээд ирэхээр тэр эх орноо хамгаалах, эх орноо гих тэр үзэл суух, эх орныхаа төлөө тэр зүрх цохилж явах, элгэн хадныхаа төлөө элгэн дэвтэж байх, уурах тарих нь улс эх орондоо эзэн болох юмсан гэсэн тэр их одоо ухааныг олж авах энэ 3 хүч маань одоо Тэнгэрийн гурвалжин гэж явж байдаг. За айл гэрт болохоор аав ээж хүү гурав гэж явдаг л да. Энэ мэтчлэнгээр нөгөө гурвлын одоо хууль маань мөнх тэнгэрт ингэж үйлчилдэг. Энэ маань зэрэг үйлчилжээж одоо бие хүн маань бэлэг хүн болж хүмүүждэг юм байна. Энийг бол миний өөрийн биеэрээ батлаж, өөрийн биеэрээ энэ байгаль дэлхийгээс мөнх тэнгэрээс авсан одоо зүйл маань энэ л юм байгаад байгаа юм. Энэ бөөгийн замлыг бас төвшөө хийж исэн бүлгийг бас энэ бас өөрөө бас онгоц их хөстөйгээ уучрах замаа эхлэлийн тавьсан л да. Тэгээ хойдон жил нэг өдөр ингээд засал хийжсэн сахиус маань ингээд хосууруулаад байгаа гэсэн. Тэгээд хосууруулаад байгаа болоод ингээд часуулан болгоод ингээд сахиусан дээр байгаа. Ядаж сахиус ингээд барьж байгаа. Тэр ханы маань сахиус барьж байгаа. Холоос ингээд хүлээхэд хосуурлууч. За энийг нэг долоохот гэсэн. Тийш одоо хилийн түлчин тэгэл их л айж ийсэн л да. Их хайгаал тэгэл. Ингээд тэгэл жоохон удаан барьаас сугарч ингээд дэрч нэг ингээд улаан нь байхгүй бол ингээд гөхрөөс үлдээ тэгэл сурч гөхий болчихлоо. Тэгээд тэрийг нэгэд долоосон чинь битээ чамд эрдэмч юм байна. Эний тэр дээд өвгөт чинь эрдэмч юм байна. Чи битээ сэтгэлийн чангал. Тэгээд багаагаар ингээд оролдоод байгаа гэсэн. Ихээр болдгоо шүү. Их шунж болдгоо шүү энэ юм. Тэгээд би ингээл багаагаар тэгэл тэрийг оролдоод байдаг гэсэн. Тэгэл бараг жил гарамтай үлдсэн баха. Тэгээ нэг лайтгсан гусраа ямарчлээсэн сайхан долоочд болцсон. Тэгээ ерөөсөө ингээд хүн амтэн дээрээс тэрийг гаргаж үзээгүй. Одоо нэг түлэнгийн шарх сөргөнд их сайн байдаг гэдэг идэж би ерөөсөө хүн амтэн дээрээс гаргаж үзээгүй байсан. Тэгэл нэлээ бас л тэр долоод болцсноос бүр улаацны долоод болцсноос хойш нэлээ цаг хугацаа орцсон. Тэгээ бараг л нэг жил 6-7 сар болцсноос хоо тэгсэн чинь нэг гараан төлцөн гэх нэг хүүхэд төрдөг. Тэгсэн нөгөө сахиус буулгасан байсан. Тэгсэн чинь за одоо наад хүүхдийн гарыг нэг дүлэнгийг нэг шившээд долоохот. Тэгээ гусаар долоож байгаа тэр халуун шүлсээр долоох гэсэн. Тэгээд би гусаар олоод тахсгаал тэр аманд байгаа халуун шүлсээр тэр дүлэнгийг долоосон. 3 хоноод нөгөө хөгжиж автгаа ирсэн. Тэгэхээр ингээд бүр борзоогоод хуулраад очсон байсан. Тэгэл тийм тэгэхэр чи тэгэл хүн чинь бас л өөрт гоё юм лугаа чинь тэгээд ингээд ерөөсөн борзоогоод ерөөсөн үрсэн ингээд ягаа юм болсон байсан. Тэр
Тэгэл нэг дахиад нэг ясан бахаа 2008 он үед тэгэл би өөрийнх нэг сахиусыг их буулгана одоо тэгээ тийм хоёр говц хий гэдгсэн. Тэгээд би нэг өвөл одоо эдэр ус эхэлсэн нэлээд зас орцсон байсан. Тэгсэн чинь хөдөө очино. Одоо тэр хайрхныхаа үрт очино. Гэт онгоц хөөс маань хэлсэн. Тэгэл одоо тэр хөдөө очино. Тэгтээ одоо тэр хөдөө та нар бэлтэг гэрвэр. Тэгээд тэнд яг хөөхөр одоо та хоёр хоёулаа тэнд хэд хонно. Нэг юм амьлуулна. Нэг юм амьлуулах хэрэгтэй. Та хоёр энэ бол та хоёрын хамтын юм байх болно. Та хоёр одоо хамтарч л энэ юмыг амьлуулах хэрэгтэй. Гэдгсэн. Тэгээд бид хоёр одоо юу амьлуулах, юу хийх юм бол онгоц хөөс хэлж өгөөгүй. Тэгээд нэг юм ингээм л үйл ажиллагаа хийнэ л гэсэн. Тэгээд бид хоёргээ явсан. Нэг гэрээ байж бэрэл тэгэл хаягаан ч манайг өвөл зас орцсон байсан. Нэлээд шүтэн байсан. Ерөөс хаягаан ч манайг тэгэл гэртээ гал түлээл цай шанж ууцгаагаал тэгэл нөгөө гэр бараа барьж өгсөн улсууд маань аймаг руу буцаал тэгэл бид хоёр тэгэл хоёлаа гэртээ үлдсэн. Тэгэл хоёлаа шүнжэнгүүл гизээнүүдээ дуудаал ингээл миний айн ингээл суусан. Тэгэл найжирсэн юм мэлэхгүй л гизээнүүдээ тэгэл дуудаал суугаад байх. Би тэгэл нөгөө галмалаан нэмэл ингээл гадаагаар өргөл гэл байгаад байсан. Хоёр хонцлоо ерөөсөө ямар нэг юм мэдгцэнгүй. Онгоц хөөс маань буусангүй. Тэгэл 3 дахь өдрийн өглөө нь хоёлаа хойшоо хайрхнаа бүтэн тойрчоод хоёлаа хойшоо хардсныхаа эхэн дээр очиод хоёлаа хар цуснаас хоёлаа гүртэл тэгээд эргэж ирээл нэг жоохон унтчихжээ. Тэгэл ингээд орой нар жаргахын үед миний сахиусаа болгоё гэдэг. Тэгэл усаа сахиусаа буулгаал. Тэгээ сахиусаа онгодууд нь за өнөө шүн миний одоо төвшөө маань уян говцоо өмсөд хицэнгэргийн дэлдээ өөртөө одоо өөрийн чинь зүүнд орж ирсэн тэр дуудлагыг дуудаад өргөд вэ гэсэн. Тэгээд би ч онгоц хөөснийхаа хэлснээр тэгэл бэлдээл тэгэл хийлээ. Шүнжэнгөө суулаа. Тэр зүүн сэрхүүд орж ирж байгаа тэр дуудлага мэдрэмжээр тэгэл өрн дуудаал бодолоо. Үүр цайхаас өмнөх нь би нэг сонирн болоод эргэлдмээр санагдал даач юм шиг. Тэгэл би үндийгөл эргэсэн чинь яг мэдсэн чинь миний айн намайг сүүгээр шившиж өгвөл тэгэл би сэргэлээ яасан гэсэн чинь айн эргэлдээ ингээд яг хойш мэдрэг ингээл очсон. Тэгээд хоёлаа юм ярьж суужгаад хоёлаа шүнжэнгөө суудсан. Тэгээд шүнжэнгөө суудсан чинь тэгэл хоёлаа дөрвөн дээр зүүр өмлчих. Гэсэн чинь миний айн зураг аваад намайг нүднийг харсан чинь тэгээд зураг авчиад энэ нэг харах их сони юм аа гэлдэг. Юм байна л гэдэг. Тэгээд ингэж яасан чинь тэр галын сахиус нэг яг нэг зулан дээр байдаг дүүл шиг тийм юм. Ерөөсөн цоггүй болсон нурман дээр тийм дүүл
6 аппаратанд байсан. Тэгээд нэг нэлээ гисэг хормын дараа тэр нь яг ингээ нэг хүүхдээ одоо нэг эхоогоор харахаар нэг хүүхдээ уурга бүтэж байгаа юм шиг тийм юм болцсон байсан. Тэгээ бүр нар гарч яхад тэр нэг яг ингээ ноцч гал дээр ингээл гал ноцож байгаа шиг болоод тэр нь ингээ босоод гүүж байгаа хүүхдийн тийм дүр гарч ирсэн. Тэгээ бид хоёр нэг цай шанчаал цайныхан дээд зөрөнгө зөхөөсөн ундаалал аныхаа зөхөөсөг буулгаад ундаалал яасан. За та хоёрын амьдуулах зүйл чинь амилцсан гэдгсэн. Тэгэл энэ галын шид өвдөсгөө чимийг бас тэгж л хавж ийсэн. За энэний дараагаар бид хэд маань одоо 33 хан хормостын дахлаг гэж хийж эхэлсэн. 33 хан хормостын дахлаг маань одоо ямар учиртай юм гэхээр язгууртан Монгол үнд сухсаатны галын дахлаг. Үндсэн их нууцыг бий болгож ядах тийм их дахлагыг хийж ядах. Тэгээ энэ их дахлаг маань дээд тэнгэрээс өвөгдлөө өгөөд хийгдээд айл болгоны гал голомт буюу Монгол түмний тэр гал голомт гээч юмыг энэ амьтай болгож өгөх юм. Ам гэж юу юм бэ гэхээр 33 хормостод бидний өвөг дээдсийн амьсгал байж идэх зүйл. Амьсгал гэд. Тэгэхээр бөө хүн гэдэг тэр хэмжээний төвшөнд хүрэх тусмаа даалт ертөнц рүү нэвтэрж орох тусам нэгт даалгавар маань ихсдэг, нөгөө тэгвэр хариуцлага маань ихсдэг. Цаашлаад яадын гэхдээ зэрэг одоо Монгол хүн болгоны хувь заяаг, Монгол хүн болгоны хиймрийн галыг, Монгол хүн болгоны хий биеийг дэтгэх туг сүлдийг дагч байгаа гэд ирэхээр бас их том хариуцлага юм л да. Тэр зунаа бид хоёр 33 хормостын дээн дахилганд явв гэ. Тэгээ бид хоёр 33-ын хормостын дахилганд яваад явах эхнийхээ дахилгыг хайрхан дээрээ хийнэ гэд. Тэгээд эхнийхээ дахилгыг хайрхан дээрээ хийгээл онгоц хөөсөн буулгаад ингээл яасан чинь онгоц хөөснүүд маань их тийм гүчирхэг их тийм одоо их тошход өссөн юм шиг тийм байсан. Тэгээд хоёулаа зэрэг хөөсөн буулгаад дараагийн сахиус буулахаар зэрэг буулгах гээл тэгээд хоёр сахиус маань хоорондоо юм ярьсан гээл одоо тэнд цугласан улсууд гэжсэн. Их л гоё юм ярьсан. Гэхдээ хэлэн тийм их ойлгомжтой биш байсан гэж цааж ийсэн. Тэгээд бид тэр анхныхаа тэр 33 хормостын тэн дахилгыг анхныхаа дахилгын хайрхан дээр хийгээд хоёр дахь дахилгын баян хайрханд очиж ийгээд гурав дахь дахилгын дуулах хайрханд очиж ийгээд тэгээд дөрөвдгийн хөгн хаан хайрханд хийчихэд тэгэл бид хоёр Говь аймагт Говь руу явсан юм да. Говьд 29 дахилгын хийж ирэхэд тэнд бол бас өстө хүн нэмшмээргүй зүйлүүд их болж ирсэн. Тэгээд хамгийн сүүлийнхээ дахилгыг хийчихэл яасан чинь энэ хоёрыг хуцаан тайлж ийсэн нь малгай тавьдаг гэсэн. Тэгээ малгай нөгөө сахиусныхаа малгайг тавьчихсан чинь сахиус нь орсон. Монгод нь орсон. Тэгээд за энэ чинээс хэдхэн ормын дотор энэ чинээс хөтөл. Тэгэхгүй бол одоо энэ байгалийн тийм сорон зон одоо бидний ярьдаг тийм байгалийн тийм сорон зон итгэвч нь. Та нар тэнд бол одоо айгаад илдэв юм болно. Гэт. Эргээ та нар магтчихгүй эргээ та нар оюун санаагаа сэргэж олж авч чадахгүй тийм төвшин төрнө гэж госхос хэлж ирсэн. Илээдээ гарч ирсэн. Тэгээд бид хоёр тэр сахиус тэгж хэлэхдээ зэрэглэсэн. Бид хоёр одоо майхан сав бүх юм хурдан инклюж яваад тэгээд энэ чинээс хөдөлсөн л доо. Тэгээ ингээл гисэгхэн хугацааны дараа ингээл тэнд сартай байсан шиний 10 хэдний сар гарсан байсан. 12-3-ны сар гарсан байсан. Тэгэхээр ингээд сартай мөртлөө ингээл гад тэр ойр орчин бүүтгэр тийм харахгүй шиг болцсон байсан. Тэгэл ингээл машинтай явж байгаад янз бүрийн дуу чимээ гаргаал.
бол ёстой л тэр нөгөө динозавр гэж амтны дуу чимээ биш юм бол их л тийм хахирган тийм дуу чимээнүүдээр бид хоёр сонсогдоол. Тэгэл тэнцэнээс бид хоёр явсаар гал ингээд хоолдох тусам тэр дуу чимээ ээр алсад сонсогдоол болоо. Тэгэл бид хоёр тэнцэнээс явсаар гал зогсолгүй явсаар гал бид хоёр шаргалзуутай иршан дээр ирээл. Тэгэл тэнд шаргалзуутайгаар иршаанд бид хоёр аршаасараа ившээл тэгэл яасан тэр энэ сүлд шүтээ босгох юм бас дээд тэнгэрийн дээр сорилго нь байсан юм билээ. Сүүлд ингээд хууж ойлгож явахад ямарваа нэг юм чинь сорилгогүй байдгүй. Ямарваа нэг юм чинь бас тийм одоо ойнс төгжигтэй байдаг юм байна л л дээ. Тэр юм заавалжгүй гэж мултарч заавалжгүй тэр одоо биелүүлж байгаа тэр одоо бид нар бөөгхөн юугаар ярихаар бол тэр улааж тэр жолоодохчойг сорж вэ тэр сэтгэл гэж юм шинжиж вэ тэр үүрэг даалгавраа биелүүлүүлж ижил тэр юм үүсэх шалтгаан тавьдаг юм билээ. Энэ дахилга маань дасалтахгүй дөрөв уйлрал маань хийгдснээрээ халахчуудын буюу хэмэр бас сэргсэн. Өвгдүүд маань хилдгэлд юу гэж хэлсэнхэр олон жилийн өмнө 7 жилийн өмнө за энэ дахилгыг хийснээрээ энэ нутаг хушуунаас чинь одоо улсад морь төрүүлэх юм аа. Энэ харихны чинь орой дээр ингэж хараа их тар тогс үлдээг ингэж дахиж тайснараа энэ нутаг хушуунаас чинь нум сум харваач төрөх юм аа. Гэт ингээд тэр үед итгэх улсууд нь итгэжл байсан баг. Итгэхгүй улсууд нь итгэхгүй л байсан л да. Нэг дахилга хийсний төлөө ингүүл гэж байсан. Тэр маань баталсан шиг тэр дахилга хийснийхаа жил дараах нь сархны дараа 6 сарын 22 гэдэг чинь наадамч юу байх вэ? Тэр маань батлагдаад л ингээд ирдэг. Өнөөдөр одоо юу гэдгийг нийгэмд нэгт буруу өнцгөөс нь хардаг. Нөгөөтэйгүр яадын гэхдээ зэрэг учраа олохгүй маш их олон хүн ороод ирэхдээ зэрэг тэнгэрийн эрчмийг унгаах бас тийм аюул дагуулдаг учраас яг нэг учраа мэдэх улсуудтайгаа хийж 99 тэнгэрийн босгож авч 99 тэнгэр гэдэг маань одоо ямар учиртай юм гэхээр энэ халах монголчуудыг хамаг монголчуудын энэ оюун санааны нууцад нэвтэрж орж байсан тэр мундаг улсуудын оюун санааг хараагт хар тогс үлдэндээ тэр 33 тэнгэрт нь байгаа амьсгалын энэ тогс үлдэндээ амь оролцсон юм аа. Тийм учраас дөрөв хараа их тар тогс үлдээрээ хамгаалуулсан болохтойгоо зэрэг өнөөдөр би юу гэдгийг гэхээр энэ мэдэгдлийг хийж байгаа. За мэдэгдэлч гэж юу байх вэ? Энэ маань мөнх тэнгэрийн зарилга л да. Яасан гэхээр одоо би тэд энэ жил одоо ноднон өвөл одоо хан тэнгэрийн дахилга буюу 12 овог хотгуудын эцгүүдийг тайлж дахилга үүсгэсэн юм аа. Овог хотхын эцгүүдийг 12 аглаг хотог гэж эрт дээр үед бий байсан. Ард 7, өвөр 5 хотог гэд. Энэ 12 аглаг хотгуудын нь онгыг үүсгээд 12 цагаан сүлдээ бий болгоод 12 овог хотог аймагуудынхаа эцгүүдийг урьж одоо ихтэй дахилган дээрээ одоо залаалж буулгаж энэ одоо дээд тэнгэрийг яагаад гэвэл халахын 4 аймгийн онг шүтэн босоод ирэхдээ зэрэг дагуул нөгөө 12 овог хотог чинь ирдгийм билээ. Энэ цагаар бол 12 одоо цагийн зүйлтэй 12 цагал гэсэн л үг. Тэгэхээр цаг дээрээ ямарваа юм чинь хийгддэг. Ягаад гэвэл энэ цаг үеийн давтамж гэж байж идэг. Одоо түүхийн нэг эргэлт гэж байж идэг юм байна л да. Тэгээ тэр цаг үеийн энэ цаг үед буюу энэ мянганы эхэн дээр буюу тэгээд нэгсэндээ би одоо энэ тэнгэрийн оноолтоор оноогдсон охин нь байхгүй юу те. Тэрнээс биш би гигантэн биш. Би доктор профессор биш. Би одоо хаан биш. Би зүгээр энэ мөнх тэнгэрийн санаанд нийцсэн. Мөнх тэнгэр намайг санаандаа нийцсэн учраас намайг оноолтоор томилчихсан байхгүй юу? Оноолтоор томилчихсан. Яагаад энэ оноолтонд би юуч томилгдохоор болсон гэхэд анх эхлээд заяа 5 тэнгэрийн дахилгыг буюу 9 цагаан сүлдний эрхийг өгөхөд хэлжсэн. Охин өөр нь хийж чадах юм болоо да. Одоо эн чинь одоо төмөн олны буян заяаг одоо ингээд одоо 9 цагаан сүлд гэдэг чинь их л айхтар юм байлгүй дээ. Энд ч одоо манай энэ одоо мөнөө цагт бол одоо наадам дээрээ ингэж сэнгүүлдэг юм аа гэд ингэсэн. Тэгвэл охин минь чи тэнгэрийн санаанд та хоёр минь нийцсэн болохоор энэ дахилгыг хийлгэж байгаамаа. Дээд тэнгэрээс бид нар тэхлээд хэлэхдээ арх уухгүй
тамиг татахгүй, хулгай хийхгүй, завхаа явахгүй, хүний юмд шунахгүй гэсэн 5 их одоо нэгсэнд шахааг давж чадсан хүнд энэ тэнгэр дахих эрхийг өгдөг юм аа. Энэ сүлдийг эзэмшиж явах эрхийг өгдөг. Тийм болохтойгоо зэрэг та хоёрын хувьд бол энэ одоо нэгсэнд бидний дээд тэнгэрээс өгсөн шахаануудыг давж гарлаа. Тийм болохтойгоо зэрэг энэ тэнгэр тайлах эрхийг авч байгаа юм. Яагаад гэвэл та хоёр маань энэ 5 зүйлийг нь одоо тэнгэрийн тэр одоо нэгсэнд сойрхолд одоо бий болж байгаа юм аа. Тийм болохдоо зэрэг одоо энэ 9 цагаан сүлдээ цэнгүүлэх үе 93 наадмын тэнгэрийг одоо нэгсэнд аргаддаг 93 наадмын хүнд тэнгэрийг нээж өгдөг. Энэ эрхийг одоо өөртөө олгож өглөө гэсэн. Тэгээ тэр үед маань одоо манай энэ Өвөр хангай аймгийн нарийн тэл сумын энэ одоо 2 харваач нэг эгчтүү 2 л доо харваач маань ээж автагаа ирсэн энэ өргөөнд маань ирж одоо энэ тэнгэр дахилга тайлгыг сонирхож өөрсдөө засал номоо хийлгээд энэ тэнгэрийн юм чинь дагаад явъя гэд дагаж явсан. Тэгээ нөгөө хэд маань мөнх тэнгэрээсээ одоо нэгсэнд одоо та бүгд миний 9 цагаан сүлдээ амьлуулж ингэж бий болгосон юм чи миний хүүгээ наадмын тэнгэрийг нээж өгөөч гэд. Тэгээ наадмын тэнгэрийн тахилга буюу одоо язгуурын тахилгыг нь болохоор бид нар энэ Өвөр хангай аймгийн Уянга сумын Хүйсийн 8 нурт очиж хийж ирсэн. 9 цагаан сүлдээ авч очиж. Тэгээ энэ язгуурын тэнгэр тахилга дээр Бадам Мочир гэж хүний айл голонтны удмынхны эхнэрийнх нь удам, өөрийнх нь удмынхны тэр язгуурын тэнгэр тайллыг хийж өгч Ахтуу амрах садан гараад цугларч язгуурын тэнгэр тахилга тайлгаа хийгдээд. Ингэж хийдснийхэн дараагаар өвөг дээдсүүд маа нөгөө хүүг яасан гэхээр одоо чи улсад явнаа гэж хэлсэн. Улсын наадамд явна чи бол чадна. Одоо яагаадгүй наадмын тэнгэр чи нээгдсэн гэд. Тэгээд улсад яваад тэр жилдээ одоо өсөх хідэр мэрэгэн болж одоо тэр улсад төрүүлээд ингээд тэгээд ээж аав хоёр нь одоо бит хоёрт талархаж та одоо батламж одоо тэ хойно нь одоо та хоёрт одоо бит хоёр баярлж талархаж явдаг шүү. Тэгээд та хоёрт одоо батламж гардуулах гэсэн юм аа гэд. Тэгээд тэнгэр тарих бөө сэргээ манд бол дэлхийн Чингис хааны актимийн жинхэнэ гишүү актимч нэгүүлсэнгүй үйлстэн очир ут төшөө галын сахиуста батнар дартаа бидний язгуурын тэнгэрийг дахиж алтан ургын минь өвөг дээдстэй минь холбож уургуудын минь сэргээж наадмын тэнгэр нээж хиймэрл ундааг минь бадрааж үндэсний сурын спортоор хүү Монгол улсын өсөх хідэр мэргэн Монгол охин маань Монгол улсын спортын мастер болж та нарын минь хийсэн үйл бүтэж хэлсэн үг биелэж нутгийн тэнгэр уул усны минь эзэд баяшид олон түмнийг хайрыг сэргээж хиймрийг сэргээж хайрыг татаж яваа талархал илэрхийлж батламж гардуулваа гэд ингээд энэ батламжийг гардуулж ирсэн. Тэгээ яг хуу тэнгэрийн дор өргөө боллоо доо гэж боддгийг ноднон фонсол дулам охин маань улсад төрүүлсэн л дээ. Тэгээ нэг ёсондоо одоо өвгдийн маань онгодын маань хэлсэн нэгт биелэж байгаа. Миний нөгөө санааширсан яана өвгд маань ингээд хэлсэн байдаг. Нөгөө хүүхдүүд маань ингээд улсад гарч ирч чадахгүй л ялтай билээ гэд ингээд миний нөгөө бүтээл маань гарч ирж байгаа юм л да. Ингээд тэгэд энэ нөгөө өвгдийн маань сүнслэг ертөнд бүх юм нөгөө сүнстэй байж яадаг. Амьтай болгон сүнстэй байж яадаг. Тэгээ бөө мөргөлийн маань одоо гол нууц нь болохтойгоо зэрэг одоо бөө мөргөл маань одоо бөө улсууд маань тэнгэр тахилга хийж яхад юутэй хайрцдаг гэхээр энэ язгуур буюу энэ оюун санаанууд маань бууж ирдэг юм аа. Энэ язгуур нөгөө оюун санаанууд маань бууж ирснээрээ бидний энэ уурах тархинд бие хил сэтгэлд бэлэг ухаанд маш хэмжээний гэрлийг нэмжээдэг. Энэ их гэрэл маань яадаг гэхээр бусдын төлөө зохилох зүрхтэй, бусдыг хайрлах тийм нэгүрс хэлэхтэй, бусдыг хамгаалах тийм тархитай болгож өгдөм билээ л дээ ийм байж байгаа. Тэгэхээр мөнх тэнгэр гэдэг бол тэнгэрээс хүнс бууж ирээд идэх зүйл биш юм аа. Оюун ухаанууд нь бууж хурж ирдэг. Нөгөө сүнс гэж яриад байгаа зүйл маань яадаг гэхээр мөнхийн хөдөлгөөнтэй байж байгаа. Дараа төрөлдөө төрж байгаа. Гэтэл энэ дээд мөнх тэнгэрт хөргөж өгж байгаа сүнсэлтэй энийг ингээд сайн ажих юм бол хүний бүр хохимодлогоо байгаа. Энэ цагаан эс маань дээд тэнгэрт энэ тархинд байгаа оюун ухаанаа л дээд тэнгэрт хөргөж өгөх гэж энэ цагаан гэрэл маань мөнх тэнгэрлүүгээ очиж тэр 99 тэнгэртэй шингээчгээд эргээд энерги нягтралаараа ураг болоод дараагийн төрөлдөө төрж идэг. Тэгэхээр бид нар энэ мөн чанар буюу энэ сүнслэг ертөнц маань яадаг гэхдээ зэрэг нөгөө оюун санаанаасаа даалгавраа аваж энэ дэлхий рүү ирж идэг. Тэдээ үр хүүхдийг төрүүлээд тийм улс орныг бүтээгээд ингэж оюуныхын царайг нь болгоод энэ сэхэрлийг нь өгчхөө дээрээ ингээд
эцэг эхээс болохтой зэрэг ээж аавын тэр үрийн шингэн буюу улаан цагаан эснээс болохтойгоо зэрэг хүний ураг бие бүрэлддэг. Бидний ээжтэйгээ адилхан, аавтайгаа адилхан яс цус энэ маань яадаг. Энэ бол бидний удамшлын мэдээлэл ирж яадаг. Энүүгээрээ бид нар энэ бие махбод энэ цусаараа ясаараа бид нар удамшлын мэдээлэл авдаг. Энэ удамшлын мэдээлэл буюу бие махбодоор бид нар байгаль дэлхийтэйгээ харьцсанараа бид нар тэр удамшлынхаа мэдээллийг ясандаа цусандаа шингээж авч яадаг. Мөнх тэнгэрээс оюун ухаандаа, тархиндаа, элхэндээ, зүрхэндээ эрчмээ шингээж авч яадаг. Ингэснээрээ бие хүн өөрөө гэрэл цацруулагч болж ингэж нөгөө монголчуудын хэлдгээр их сэхэрл, их гэгэрлийнхээ одоо тэр хүрдэнд хүн өөрөө тийм 9 хүрдтэй байж байгаа. Тэр 9 хүрдэндээ шингэж бий болж байгаа ийм зүйл л дээ. Тийм болохдоо зэрэг бид нар чинь мөнх тэнгэр байгаль их дэлхийтэйгээ зөв зөвтэй харьцаж ингэж ирсэн. Яагаад хүн холбоотой байдгийг гэхээр хүн өөрөө байгальдаа өөрөө уусаж шингэж ордог. Хүний оюун санаа мөнх тэнгэртэй мөнх нэг сав ертөнцид байдаг байхгүй юу? Хамгийн сайхан зүйл нь оюун санаанууд маань нэг гэр оронд энэ мөнх тэнгэр гэдэг тэр дээр байгаа тэр их тэнгис далайда болохтойгоо нэг гэр оронд байж яддаг зүйл. Тийм болохоор үр хойчоо ухаантай байгаасаа, хумсалтай байгаасаа гэж бид бүгд рүү тэмүүлж идэг. Үхтэл үр харам, үгсэн хойно удам харам гэж нэг айхтар үгийг өвгд хэлдэг. Яг үхтэл үр харамыг энэ насны энэ цагийн улсууд бид нар ойлгож байгаа юм л да. Яагаад гэвэл үр хүүхдийн төлөө бид нар хөдөлмөрлөдөг, үр хүүхдийнхээ сайн сайхан яваасаа гэж боловсрал мэдлэгтэй болгодог, үр хүүхдээ сайн сайхан байгаасаа гэж зөв хүмүүжгийг хичээдэг. Яагаад удам харам гэдэг тэгдийн гэхдээ зэрэг мөнх тэнгэрд тэр их гэрэл их дэлхийд байгаа шингэснээс нь хойш яадын гэхээр тэр үр удам нь түүнийг дахиж тайлах ёстой юм. Энэ дахлаг тайлаг гэдэг бол ганцхан өнөөдөр гарч ирж байгаа зүйл биш юм а. Энэ нэрвэн аймгаас эхлээд хяад боржгоны аймгын тэр дахлаг маань хийгдэжсэн байхгүй юу? Тийм учраас тэн дахлаг тайлган дээрээ бууж исэн. Тэр дахлаг тайлгыг хийж исэн бөө удгдын маань одоо нэгсэнд оюун санаанууд тэр ухааны их гэрлүүд миний одоо уурах тархиар дамжигдаж энэ их мэдээллийг дамжуулж энэ дахлаг тайлгыг энэ 10 хэдэн жил хийчгээд байгаа маань энэ байхгүй юу? Бидний заяах 5 тэнгэрийн дахлага маань 2 дахь удаага хийхдээ тэр жил 3 газар хийх ёстой Монголын заяа буйныг даллахад заяах 5 тэнгэрийн дахлагыг 3 удаа хийх ёстой гэд эхний удааг нь Өвөрхангай аймагтаа хийгээд 2 дахь удааг нь Улаанбаатар хотод тэр зүрх хайханд хийж ирсэн. Тэгээ 200 гаруй улс тэр дахлага тайлганд оролцсон л доо. Ингээд тэр дахлага тайлгыг хийж явах нарны даллага буюу эцгийн эзлэх тэнгэрийн одоо даллага авч явах наран дээр хүний уурах тарих гарч ирж гэрлэр цацарж ингэж харагдаж аппаратанд минь бууж тэр үедээ нөгөө төмөн олон маань шидийг үзэж бий болохтойгоо зэрэг өөрөө одоо идтэй шидтэй болчлоо гэж бас бодож байсан л да. Гэтэл өвгдүүд маань хэлсэн. За энэ бол уурах тарих юм аа. Энэ одоо цагаас хойш 5 тэнгэрийг дахиж байгаа учраас одоо хүмүүн олонны заяагийн такс 5 заяаг нь одоо засах 9 цагаан сүл дээрээ 8 ГГ оюуныг нь эргэлдүүлж энэ дахилгыг хийж байгаа болохтойгоо зэрэг одоо энэ хүнд тэнгэр тарих удган гэж одоо тэнгэрийнх нь одоо нэрийг цолыг өгч байгаамаа гэж хэлсэн. Гэт өнөөдөр би тэрнээс хойш чинь одоо 8-9 жил тэр дахилгыг хийж байна. Гэтэл эргээд энэ тайллага маань хийгдээд ирсэн чинь яасан гэсэн чинь Монгол хүн болгоны оюун санаа ийм хэмжээнд гэрлэр цацарч хүн болгоны уурах тарих нь тэр хэмжээний ухаанаар цацарч чадаж гэмээр одоо Монголын энэ түүх өвгдүүд хилдэг л дээ. Өмнөхөн чилдэг, одоо цагаан чилдэг, ирээдүйд цагаан чилдэг. Ингээд хэлэхэд ирээдүйд яатан гэхээр монголчууд маань 475 твийг амьрлуулах юм аа. Уурах тархиараа тийм түүхтэй ард түмэн. Тийм болохоор нь бидний энэ мөнх тэнгэр буюу энэ байгаль их дэлхий энэ одоо дээд тэнгэрт онгон их дэлхийд дээд тэнгэрт онгод их дэлхийд онгон үүсэж хүнд оюун үүсэж байжээж энэ гурван зүйлээр чинь энэ дэлхийг талыг эзэлж ийсэн. Одоо энэ дэлхийг болохоор зөвхөн монголчууд уурах тархиараа засаглах учиртай юм аа. Тийм болохоор хүн болгоныг энэ тархинд нь уурах тархинд нь ухаан бодолд нь зөв юмыг хийж өг зөв мэдээллийг ингээд суулгах ёстой юм. Тэр цагийнх нь эхэнд нь та бүгд байгаа учраас энэ үр хойч чинь засагдах юм. Тэгээ энэ сүүлийн үеийн залуучууд буюу одоо 20 хэдэн настай 10 хэдэн настай энэ улсууд бол шал өөрөөр хүлээж авдаг шүү.
нэг 20 хэдэн настай оюутан залуу маань хэлжсэн. Аав ээж хоёр нинжил хэлж байгаа маа л да. Тэд нар маань 2 жил одоо тахилга тайлганд дагаж явсан улсууд л та. Тэгсэн чинь манай хүү лекцэн чинь сууж ирчгээд аав ээж хоёр ямар зориггүй та энэ тэнгэрийн тахилга тайлганд яваатгаач гэ. Тэгээ бид хоёр хүүгийнхээ одоо ятгалгаар баргалж ил тэнгэр тайлганд явж ирсэн. Тайлганд орсныхаа дараагаар өөр юм би ухаарсан. Тэрнээс хойш би таныг харин одоо юу гэдгийг дотор сэтгэлдээ хүндлэл биширл ингэж төрж ингэж дагаж явсан. Энэ тахилга тайлганд орсноороо миний оюун санаанд миний үр хүүхдүүдэд өөрөөр нөлөөлсөн шүү. Би урд нь амьдрал гэдэг ямыг зөвхөн идэж уухын нэр, өмсөж зуухын нэрээр хардаг байсан юм билээ. Одоо бол би шал өөрөөр хараад эхэлж байгаа юм аа. Энэ бол тахилга тайлганы орсны дараагаар ингэж энэ юмыг ойлгосон болохтойгоо зэрэг энэ мөнх тэнгэрийн энэ эрчим гэдэг бол үнэхээр тэр их гэрэл гэдэг бол хүнд өөрт нь үйлчилж чаддгийн бэ, дотор хүнтэй маань ярьж чаддгийн байна гэж ингэж хэлж ирсэн. Тэгээд тэр хүн маань хүн амьтанд одоо юу гэдгийг гомдож явдаг, тонж явдаг байсан юм байна л да. Тэгээд тэр тахилга маань хараа их тар тогсолтны тахилга болж ирсэн учраас энэ 4 хараа их тар тогсолтны маань тэр сайн сайхан эрчим энергиуд нь болохоор Баатар тэнгэр нь болохоор эр хүний эр зориг эрдэм ухааныг өгдөг. Хасбуу тэнгэр нь гүн ухааныг өгдөг. Хан тэнгэр нь болохдоо тэр хамаг жанжидуудын эр зөргийг өгч идэг. Тэв тэнгэр нь дэлхийн ертөнцийн яг иргэсээсэн тэр элэг нэгтнүүдийн маань тэр хайр инэрлийг өгч идэг юм тэнгэр. Эргээд эсрэгээр нь 4 муу зүйлийг дарддаг байхгүй юу? 4 муу зүйлийг дарддаг. Хараалж чадах хэрэгсдийг, хатааж төөтэй хэрэгсдийг, хууль ёс самбарлуулагчийг, хулгай зэлгийн хэрэгсдийг дарддаг. Ийм тэгэхээр 4 муу зүйлийг дараараа дарж өгөөрэй гэж тэр мөнх тэнгэрт одоо хэлж 4 сүлзэндээ бид нар одоо тахилга тайлга хэлэхдээ хэлж ингэж тахилга тайлга хийсний дараагаар галын зураг авахад морь унсан Баатар ингээд дээд тэнгэр лөө энд нэг нөхөр болохдоо зэрэг ингээд толгоон доош гарцын доошоо ингээд явж байгаа маа. Тэгэхээр та тэр 4 муу зүйлийг л үйлдээд авах юм бол та тэр оюун санаа чинь гэгэрхгүй юм аа. Хэрвээ та энэ 4 тэнгэрийнхээ иргэшээлд орчих юм бол та тэнгэрийн хүлэгтэйгээ хүн гэдэг чинь мөнх биш шүү дээ. Хизээ нэгэн явхад өөрийн гэсэн унаатай, өөрийн гэсэн дээд тэнгэрт орон зайтай болчоод энэ ертөнцөөсөө явдаг. Тэгэхээр Монгол хүн буюу эрт дээр үе тэр бөө шүтлэгтэй, тэнгэр шүтлэгтэй, бөөн цагаан гэрлээ биедээ хураадаг байх үедээ бүх юмаа урд хойтгоо өөрөө зэгцэлчээд байгалийнхаа зам ёсоор явдаг байсан байхгүй юу? Тэгээд тахилгад орсон ах маань хэлжсэн л да. Тахилгад орсноос хойш тэнгэртэй дэрсэлдээд яах вэ? Энэ хэдэд гомдоод ч яах юм бэлээ гэж бодоод нөгөө хэддээ гомдтгоон болоод та нар минь тэг ингээд гүүгээдсэн чинь одоо энэ хэд маань надад хэрэг болж гин гэд нөгөө хэдийгээ ингээд. Тэгэхээр хүн тэр гомдол тээж явна, хүн татаархаж явна, хүнд хорсож явна гэдэг бол хүн өөрийгөө л хохилж яддаг зүйл. Бүх юмыг уйчилж яддаг, бүх юмыг монголчууд ч их уйч сэтгэлтэй. Энэ нь болохоор тэр элэгтэй холбоотой, элэгний эрчимтэй холбоотой. Юмд одоо яадаг шударгуу ханддаг. Тэр нь болохоор тэр зүрхнийх нь эрчимтэй холбоотой. Айл цаахалтын хүүхэд газар ухсан ч гэсэндээ цаахалтын өвгөнд дашуурдаад хөөгд ирдэг. Яагаадгүй л энэ хүүхэд газар ухснараа хамтын хариуцлагаараа энэ нутгийнхан бөөнөрөө хариуцлагын хүлээх учраас хин нэгэн хүний хүүхдийг буруу зүйл байгаль дээр буруу зүйл хийж явах хинэн ч бай таслан цогсоодог байхгүй юу? Өнөөдөр нөгөө бусдын хүүхдийг буруу юм хийж яхад дэрэгдүүр нь хараал өнгөрдөг. Тамхи татаад явж яхад нь хараад өнгөрн, арх хууцсан явж явд тоогчгүй өнгөрн. Ийм болчихсон. Тэгээ амин хувиа монголчууд хизээж гिचээж байгаагүй. Тэгэхээр энэ тэнгэрийн хууль гэдэг чинь би амиан биш. Хамтын хариуцлага буюу нийтээрээ бид нар засагдаж, нийтээрээ бид нар нэг юмд мөнх тэнгэрлүүгээ сүсэлж элэг зүрхээрээ нэгдэж их дэлхийн эцэг өвгдөө тайтгаруулж амаржуулдаг ийм учиртай. Энэ байгаль их дэлхийд байгаа эцэг өвгдийн маань сүнс амарж чадахгүй байгаа учраас энэ нийгэм буюу энэ цаг үед болохтойгоо зэрэг их зовлон бий болчиход байгаамаа. Хүн болгон зовлон тоочдог, хүн болго өвчин ярьдаг болсон. 90 оноос хойш монголчууд хэрэгсүүр буур буунхан хаад ихсийнхээ буур буунхны хүндснөөс хойш энэ үйл маань болоод байгаа гэдгийг хүн ухамсарлахгүй байгаад байгаа юм. Яагаад гэвэл тэн 50 амгалан нойрсож байгаа тэр 50 амгалан байх ёстой тэр зүйлээ бид нар ухаад түнхээд эрэхтэйгээ зэрэг хүн юу үлдэн түүнийхээ үр шимийг хүртэн гихчээр нөгөө эд хөрөнгөө сахиж байсан сүнсийн хүртэл сэрээчж байгаа болохтойгоо зэрэг альбин тэрэн буюу зэлэг бөөнөр ихсээд байгаамаа. Сүнсний бөөнөр маш их болчихсон. Яагаад энэ сүнсний бөөнөр их болсон гэдэгтэйгээ зэрэг чинь хүн хит шуналд автагдаад хит одоо нөгөө муу зүйлийг хийгээд эрэхтэйгээ зэрэг
хүн нөгөө оюун санаагаа дарангуйлчдаг юм бэ. Буруу зүйл нь. Ингээд ирэхээр Тэнгэрийн гэрэлгүй болцсон учраас дээд мөнх тэнгэрт очих гэхнээ нөгөө гэрэл нь дээд тэнгэр рүү явуулж чадахгүй хэмжээнд хүрчихсэн байгаа болохтойгоо зэрэг дээд тэнгэрт очих хэрэггүй болчоор завсрын ертөнцид гацсан байгаа сүнснүүдийг биедээ буулгаад байгаа улсууд маш их байдаг. Энэ бол буруу юм аа. Үүнийгээ зөв зүйтэйгээр ухамсарлаад засаж залруулах болох хэрэгтэй. Дээр нь яадын гэхэрэ тэр альбин тэрэн гэж бөө мөргөлд яриад байгаа энэ зүйл маань яадын гэхэрэ энэ байглаа хамаагүй бид нар ухаж түнгэснээс болоод түүний тэр эрчим энергинүүд бас эсэргүүцэж босож ирээд байгаа байхгүй юу. Ингэснээрээ энэ цаг үед тэр шунал гээч юм маань хэтрээд байгаа. Буруу зүрүү өөрөөсөөс хэдэн мянган жил эдээ дуугаад хэрэглээд барахааргүй юмыг овоолцоход байгаа байхгүй. Тийм зүйл биш. Хүн нэг л амьдрахтаа нэг л амьдрах юмаа эдэлж хэрэглэн, нэг л амьдрахтаа нэг л өвлүүлэх юмаа өвлүүлнэ. Бидний өв хөрөнгө гэдэг бол өөр юм байсан. Өвөгдөөцсөн маань өв хөрөнгө бол өөр. За тэгээ уул ус байгаль дэлхий гэдэг маань одоо богд нэртэй, хайрхан нэртэй, хаан нэртэй энэ уул уснууд байж байгаа. Тэр бүгдэд очиод дахилах хийх, тэр бүгдийн эздтэй ингээд холбогдоод, тэр бүгдийнх нь би хэрэгсүүр бунхан, тэр болт дотор байгаа тэр сүнслэг чанартай холбогдоод ирэхээр одоо нэгсэнд бөө хүн болно гэхээр л монголчууд буюу одоо бөөнөр бүгдөө онгод тэнгэртэй холбогдох, эд шид ирэх ингэж их ярьдаг л да. Гэхдээ яадын гэхээр тэр байгаль дэлхий тэрнээс яадын гэхээр тэндээс яс уснаа их мэдээлэл авдаг. Ясны цусны мэдээлэл байгальд байдаг учраас бидний тэр хаадын тэр их мэдээлэл бидний цуснд, бидний ясан дотор байгаа. Тэр эд эсээ эсгэж чадвал тэр хүн бөө болж чаддаг. Тэнгэр онгодоо тархинда бүжүүлж чадвал тэр хүн тэнгэр болж чаддаг юм байна гэж. Дээр нь тэр онгод гэж хэлээд байгаа он удаан жил хадгалагдсан ирээдүг харсан тэр одоо мэлмиг, тэр тэнгэрийн их мэлийг зүрх сэтгэл хоёртоо тээж явж чадаад зүрх сэтгэл хоёроор хүмүүнийг буюу улс эх орныг толдож харж чадчих юм бол тэр хүн гигантэн болд юм уу гэж би ойлгож авсан л та. Асар их энэ байгалийн энэ эрчим чинь бидний бие сэтгэл зүрхэнд тархинд шингэжээж энэ юм чинь нөгөө талд ертөнцийг харах тол болж өгч байдаг. Тэгээд ингээд явж байхад энэ 10 хэдэн жил ингээд зүтгэжгээд эргээд бодож байхад бүх юм одоо энэ зам өрөөр л ингээд замнаал өөр ухрахгүй, шантрахгүй, урахгүй, дэрсэлгүй ингээд зүтгэхснээ эцэст бол бүх юм Тэнгэрийн санаа байдаг юм байна гэж би ойлгосон юм л да. Тэнгэрийн санааг хүн газарт хэрэгжүүлэхээр газар дэлхийн тэр инэрл хайр бас нэгэн цул болж, нэгэн цул ертөнц болж энэ хүмүүнийг нэг ивэдгийм байна л гэж би бүрэн итгэсэн юм да. Тийм болохдоо зэрэг бүх юмыг зарлаа тунхаглаад байх энэ 10 хэдэн жилд надад тийм боломжч байгаагүй. Улирлаас улирал даалгавар өгчөөсөн болохоор одоо яагаад энэ даалгаврыг биелүүлэх гээд энэ ард түмэнд энэ юмыг сонирдуулахаар болоод хийсэн юмаа би зүгээр ярьж л байгаа юм. Хин нэгнийг би шүүдэг тунгаадах нь ч биш л дээ. Энэ байгаль буюу цаг хугацаа гэдэг тэр шүүгээ тунгаагаад явчихдаг юм учиртай. Тэгэхээр 12 овог хотын энэ эцгүүдийг буулгаж ирснээс хойш халахын 12 овог хотгуудын тамга тэмдэгтүүдийг цуглуул гэсэн даалгавар ирсэн. За тамга тэмдэгтэн гэж одоо юу байдгийн болоо гэд эхлээд бас ухаж ойлгоогүй. Тэгээ өвөгдөөс уучлаарай охин нь хүүн ухаж ойлгохгүй байна таа минь гэсэн. Молгоо байж болохгүй. Адууны тамга тэмдэгт чи яасан бэ? Адуун дээр чинь яагаад 5-5 гушуу малыг чинь яадаг адууг тамгалдгийг. Эр хүний тэр химийг бий болгох тэр адууг тамгалдгийг бусдын нэмэндгийг. Тэр таних тэмдэг. Тэгэхээр 12 овогтгуудын таних тэмдэг буюу тэр үр хойчоон даатгсан тэмдгүүд юм байна л та. Тийм болохоор Монголын ард түмнийг адууныхаа тамгыг аваад 6 сарын 22-нд язгууртны их тахилга тайлгандаа хурж ирж халахын 4 аймгийнхаа онг шүтэн дээрээс тамгаа амьлуулад тамга тэмдэгтээ өргөний онг шүтэн дээр халахын хавтгай цагаан буйнда тамгаа өгөж
буу юм заяагаан даатгаж, бэлэг чанараа даатгаж ингэхийг хүссэн учраас энэ тахилга тайлга дээр тэр даалгавар маань ирсэн л дээ. Тэгээ энэ даалгаврыг маань хийхэд 3 жил 108 мэлхий нэг ширхэг мэлхийг 108 ширхэг чулуугаар урж 108 мэлхий тэрнийх нь толгой мэлхийг 8 том мэлхий модон мэлхий модоор сэлүүлээд тэр 8 мэлхийг лусдор Лусан аймгийн 8 лусын хаадыг суулгаж одоо нэгсэндээ унааны цаана нь байгаа 100 мэлхийн болохтойгоо зэрэг дагуу лус эзэдүүдийг одоо тэвэндээ суулгаж авчирж ирэх унаа унлах нь болгож ингэж урьж дуудаж наран ургах зүгээс тэр сайн эрчмийг дууд саран хэлбэрээр залгуулж ирсэн ийм байж байгаа. Дээр нь тэр язгууртан Монгол үндэс тусаатны галын тахилга дээр гүүний сүв өргөж мөнх тэнгэрийн тайдаг. Эхийн сүв гүүний сүв хоёр адилхан учраас бид нар их хэстэй ундаа унтлагын өгж ингэж тайлдаг байгаа даа. Тэгээд мөнгөн хувинд тэр одоо гүүнийхэн сүг 99 гүүнийхэн сүг хийж мөнх тэнгэр дөргөх зарилгыг нодно авсан. Нодно мөнгөн хувингаа хийж амжуулаагүй 3 бүслүүртэй мөнгө дүрж хийсэн. Энэ жил хүү маань харин одоо 3 наснаас нь эхлээд хүүгийнхээ 20,000 төгрөгийг хадгаламжинд хийцсэн. Тэгээ хадгаламжийнхаа мөнгийг 18 нас хүрээд авахтаа хүү маань харин за ээж одоо энэ жилийн тахилганыхаа мөнгөө хувингил авъя та тэгээд энийгээр хувингаа авъя дэргээд тэгээд одоо зэс гуйл хувинг гадуур мөнгөөр 3-тай бүрж бий болгож мөнгөө хувингаа бүрдүүлж бид нар ирсэн байгаа. Тэгээ энэ мэтчлэнгээр нарийн нандин буюу энэ 5 тэнгэрийн холбодог 5 их сум нь ганц одоо мөнгөн зэвтэй байх жишээтэй. Энэ үгээрээ ингэж эвийн тэнгэрийг Монголын эвийн тэнгэрийг буулгаж иж эвлэж багцлах тэр их хур хүчийг дуудаж энэ халахынхаа 4 аймгийнхаа онг шүтэнд халахчууч нь 4 аймагт хуваагдаж явдаг байсан. Цэцэн хаан аймаг, Засагт хаан, Түшээд хаан, Сайн ноён хаан аймаг гэдэг. Цаашлаад бүр урагшлаад ярих юм бол 12 аглах утга. Энэ бүх юм нь халахын маань онг шүтэнүүд маань босчоод байгаа учраас халах юу Монголынхон төмөн ардыг бүгдөө тамгаа аваад эрхийг л уриалах гэж одоо энэ нэвтрүүлгийг хийлгэж байгаа юм. За дээр нь хэлэхэд одоо бид бүгд чинь бөөчн дотроо олон жоохон яс үндэстэй л дээ. Бурайд бөө, тархад бөө, улаан хуйлаар бөө гэд энэ мэтлэнгээ алтайн бөө гэдэг язгуурын бөөнөрүүд. Эдгээр маань маш мундаг онгодтой, зүрхний онгодтой, тэнгэрийн онгодын бөөнөр байж байгаа. Тэр ян сардаг оройнуудынхаа эзэдтэй, лус эзэдтэйгээ холбоотой байдаг байхгүй юу. Тийм учраас Монголын тэр хаяа хатвчаар Монголын хэлээр 10 цагаан буй нэг гадагш нь гаргахгүй, 10 хар нүглийг оруулж ирэхгүй тийм үүрэг хариуцлагыг тэр мундаг бөөнүүд маань үүрж явдгийг. Ингэснээрээ бүх бөөн юу гэдгийнтэй одоо хөвсгөлийн бөө мундаг халах хөв бөө муу гэх тийм бишээ. Бид нар ч өөр гэсэн үүрэг даалгавартай ирдэг юм аа. Бид нар чинь бүгдөө ямаар юм бол нэг онцны хөдөлгүүр тоглоом юм. Онц онцороо нэгдэж бие биенээ ойлгож ээж өөрсдийнхээ хийх ёстой Монгол улсад бий болгох ёстой үүрэг даалгавраа биелүүлж байж ээж энэ улс маань улс шиг улс үндсэн хөөж үр жимсэн дэлгэрж ингэж нөгөө хөрсөн дээрээ бид нар Монголынхаа өв соёлоор дэлгэрхий. Өвгдүүд маань хэлдэг. Өнөөдөр энэ том гүрнүүдийг дагаж даяарчих гайд Монгол гэдэг үндэс алга болчих гайд байна. Тэр үндэсийг авч тулахын тулд чи хөрсөн юм шүү. Тэр хөрсөнд чинь яадын хэр малчин ард чинь хамгаа авчирч ирэл гэдэг нь тэр нөгөө өрн болж ургаж байгаа маа. Энэ нь цаашаа яадын гэхээр өв болж дэлгэрхий. Өв болгоо дараагийн үедээ энэ тахилга маань жил болгон хийгдээд яваад байх юм аа. Өв болж дэлгэрхий. Та нар тэр хайрхны өвөрт тэр халахынхаа 4 аймгийн харааг тар туг сүлдэн дээр хасаргийн дээр 12 аглах хотгод дээр нэгдснээрээ хив болж та нар бүтэх юм аа мөнх тэнгэртээ. Монголчууд эртээр үеэс эхлэн дөрвөн улирал дагаж тахилга тайлга үйлддэг байсны дагуу дөрвөн улирлуудад тус бүрийнхэн цаг үеийг засах тахилга тайлга байдаг байна. Тэгвэл хаврын ханшныг тахилга үйлдэж харцгаан хөхл усыг сэрэж хамаг ардыг даатгаж газрын цөмт их хүчээр хүмүүний дотоод хүчийг авдаг гэлээ. Харин зуны тахилга нь хандээ турмастаа дахиж аргадаж 12 отог овгийнхоо язгуурын хүчийг тайн тагтаг бөгөөд яс цус удам өгсөнөөс хүчийг авдаг байна.
Намрын тахилга нь монголчууд эдээ тариагаа хураасны 5 эрдэнэ мал сүргийнхээ хишиг заяа тогтоох, эхийн, эцгийн, ханийн, үрийн, эдийн тэнгэрийг хувь заяанд татгуулах 55 тэнгэрийн тахилга юм. Харин өвлийн тахилга нь хам тэнгэрийн хамаг дээд хүчийг буулгах, хаадын хүн ухааны хүчийг буулгах, хасбуу тэнгэр, хан тэнгэр, баатар тэнгэр, тэв тэнгэр нь хасан иргэндээ бууж хас дамгаар тахигддаг тахилга юм. Язгуур дүүнд сусаатны галын тахилга маань одоо энэ зуны буюу 6 сар 22-ны тахилга маань хамгийн дөрвөн улирлын хамгийн том тахилга болдог. Ихэс дээдсээ хүндэтгэл үзүүлдэг. Байгаль их дэлхийхээ тэр бүх эрчим хүчийг дуудаж авчирж уул усны зэтэдэг урьж дууддаг. Мөнх тэнгэрт байгаа онгод дээдэс буюу үг дээдсийг оюун ухаануудыг буулгаж ирдэг. Хан хормостод байгаа амьсгалуудыг буулгаж хурж ирж тэр их хараа их тар тугсвал 12 аглаг хотгуудынхаа туг сүлдэн дээр тэдэр маань амь сахиж хамгаалдаг байхгүй юу. Тэгэхээр энэ 108 мэлхийний маань одоо нэгсэндээ их 8 мэлхий маань энэ өргөнд байдгийг. Бусд нь нөгөө 108 ширхэг чулуугаар 100 ширхэг мэлхий тэр онг гол ижи дээр байж байгаа, онг ижи дээр минь байж байгаа. А энэ 8 мэлхий маань тэр уул усны эцдүүдийн хаадуудыг урьж ирдэг энэ одоо мэлхий унаа юм л да. Тэгэл луу толгойтой, өхөр толгойтой, морин толгойтой, хулган толгойтой, бусд нь болохоор дандаа одоо хайрхан толгойтой гэдэг, могой толгойтой ингээд. Тэгээд энэ нэг хуйгаараа тэр урт удаан насыг нэгт биелэгддэг, насны буян ингээ авчирж ирж өгдөг. Дээр нь энэ их урт настай чинь бидэрт урт настай мэлхийнүүдийн энэ югээр бидэрт газар ийн буюу тэр их богдуудын, тэр их хаадуудын, тэр их одоо хан хайрхтын маань одоо уул усны эцдүүдийн одоо мэдээллийг бид бүгдэд авчирж ирж өгдөг байхгүй юу. Ингэж өгснөөрөө тэр энэ 6 сар 22-ны тахилга бол газар, тэнгэр, хормост гээд 3 зүйлийнх нь, 3 цаг үеийнх нь, 3 дээдийн хүчийг одоо нэг дор бий болгож хорон чуулуулж түүндээ одоо бид бүгд чинь яа тэгэхээр тахил өргөж түүнийгээ дахиж аргадах тийм тайлга маань болох юм. Монголчууд тэнгэртэй залбирч уул ус, мал ах буй, байгаль дэлхийн хүн ардаа даатхан дахин шүтсээр ирсэн бөгөөд өвөг дээдсийн үеэс л 4 улирал дагаж тахилга тайллага үлддэг байсны дагуу удган очирвот уг зан үйлэгч мөнх тэнгэртэй залаан уул ус түмнээ олноо даатгаж улирлуудад тус бүрийнхэн цаг үеийг засах тахилга мөн заяагч 5 тэнгэрийн тахилгыг 10 жил, хан тэнгэрийн тахилгыг 8 жил, хан дээр тэнгэрийн тахилгыг 33 удаа, хормостын тахилгыг 5 жил хийж давхарцсан доогоор 3000 гаруй хүнийг соён гэгэрүүлээд байгаа юм. 2006 онд манай гэр бүлийнхээ анх багштайгаа танилцчихлаа. Тэр үед бөө мөргөлийн тухай ямар ч ойлголт байхгүй, харж үзэж байгаагүй байсан үедээ. Тийм тэр үед манай ханы манд би бас нэг 2 удаа хүнд өвдөөд амьдрал ах юм доолдолтой нэг тиймэрхүү үе байсан. Тэгээд багшаараа засал номыг хийлгэж онгод тэнгэрийнх нь аврал хүрээл багтаж орж ялаа. Тэгээд түүнээс хойш 12 дахь жилдээ явж байна. Энэ хооронд багш маань өндөр дээдсүүдийн зарилгаар олон түмнийхөө, нутаг орныхоо сайн сайхан байхын тухайтад олон сайхан тэнгэрийн тахилга тайлга үйлүүдийг хийж ирсэн. Түүнд нь манай гэр бүлийнхэн гар бие оролцсоор ирсэн. Багш маань энэ олон сайхан онгод тэнгэрүүдийг буулгаснаар дагаж яа бидэндээ тэгээд ерөөсөө их өгөөчтэй сайхан байдаг. Тэнгэр үнэн гэдгийг ерөөсөө амьдралаараа мэдэж бид нэр дагаж хөтөж явдгаа. Манай өр хүүхдүүдийн амьдрал, бидний амьдрал ч гэсэн ерөөсөө анх их уулзаж хүчилж яснаас хойш эрс дэс өөр сайхан болсонд сэтгэл хангалуун баяртай байдгаа. Манай энэ хоёр чинь ерөөсөө хувь хүн талаасаа бас ертөнцийг үзэх үзэл нь төл өссөн их сайхан хүмүүс байдаг, зөв бодолтой. Тэгээд том жижиг ямар ч үйлээ сэтгэлээ гаргаж оюун бодлоо чилээж хийдэг болохоор ямарваа нэг юм сэтгэл шингэсэн бүхэн үр дүн нь бодтойгоор сайн сайхнаар харагдаж байдаг. Тэр сайн сайхныг нь харж мэдэрч байгаа хүмүүсийн хувьд бид багшигаа бахархаж хүндэлж явдгаа. Одоо энэ сахиуснал гэхэд одоо хүн төрөлхтнийг анх удаа төрүүлсэн одоо хүнийг анх бүтээсэн сахиус 90,000-ны өмнөх удган ижигийн сахиус. Бид бүгдийг одоо 90,000-ны өмнөх удган
удган ижи тэгээ дараа нь мянган төрсэн удган ижигийн оюун санаатай учруулж явсан тийм гайхамшигтай хүн багш маань. Энэ 90 мянганы удган ижинэр буухта гайхамшигтай сайхан сургаал айл татах бидэнд тэгээд тэр сайхан айл дур оюун санаа сургаалыг нь сонсож явсны хувьд бид нар ч гэсэн их одоо хүнийг хайрлах, өөрийгөө биш одоо хүнийг хайрлах, байгаль дэлхий их дэлхийгээ хайрлах, тэгээд нэг тийм хайрын хүч агуу байдаг гэж бодож явдаг. За би багш Төвшин хоёртойгоо 2010 онд анх удаа танилцсан байгаамаа. Тэг ингээд танилцахад манай Цэдэн Лор гээд буянтай сайхан эгч маань уулзаж учруулж өгсөн байгаа. Тэгээд сэтгэгчтэй бас маш их баярлж явдаг. За багш Төвшин хоёр маань 2010 онд эхлээд уулзаж учрахад бол тийм хүүхдэрхүү зантай тийм их сайхан хүмүүс ирсэн. Тэгээд надад маш их таалагдчих. Бүр сүүл рүүгээ одоо багш Шавын барилгатай болж ингээд сайхан амьдарч явнаа бидэд. Тий. За аливаа амжилтын ард бол ар гэр хань ижлийн нөлөөгч бас байдаг. Тэгээд манай багш маань бол маш сайхан антай хүн. Төвшин маань намхан даруу жинхэнэ л Монгол эр хүн. Үгийг бол их жинтэй, үнэн үг хэлцгээд жоог мөссийгээл байж идэг тийм хүн байгаа юм. Тэгээд үр хүүхдүүд нь бас хөөрх өсөж байгаа. Сайхан хүүхдүүдтэй, мэдтэй устай, баг гэхгүй их сайхан, том жижиг байдлын ханддаг их сайхан тийм гэр бүлүүд байгаа. За багш Төвшин хоёр маань жилийн ингээд 4 үйлрэл бол тахилгаан хийдэг. За тахилгаас тахилгаан хооронд бол одоо жишээлх юм бол 22-ны намрын тахилга боллоо гэхэд дараагийн одоо ханшныг тахилгын үүрэг даалгавар нь ингээд өгөгдөд явцдаг. А үүрэг даалгавар нь бол одоо маш их өндөр тийм даалгаврууд байдаг. Одоо яаж хийж бүтээндээ гэмэрл байдаг. Тэгээ манай Төвшин чинь гарын их урд үүтэй их мундаг хүн байгаа. Тэгээд юмнуудаа бол өөрөө хийчдэг. Тэгээ ерөнхийдөө бол ерөөсө хот хөдөө гадаа маш их явдаг. Ерөөсө цалгамаар л юм шиг явдаг. Тэгээд энд бүгдийн буйнаар түмэн олныхаа Монголын гарт түмний төдөө гэсэн сэтгэлээр одоо бүх хуулийг бол одоо ерөөсө сэтгэлээсээ хийдэг ийм мундаг хүмүүс байгаа. Тэгээд манай багш Төвшин хоёрын маань үр хөдөлмөрийг үнэлж одоо энэ сайхан нэвтрүүлгийг цаг нь одоо болсон гэж би бол хувьдаа боддог. Тэгээд та бүгдийг ирж бас энэ нэвтрүүлгийг хийж аваад маш баярлж байна. Тэгээд за миний хувьд бол багш Төвшин хоёртойгоо одоо ингээд уулзч учирсны одоо гол үр дүн юу гарч ийнэ гэхээр одоо миний амьдрал ахуйд бол маш их өөрчлөлт одоо миний оюун ухаанд бол одоо маш их өөрчлөлтийг өгсөн. Үүнийг ч би мэдэрдэг. За өргөөнд ингээд бид нар ингээд ирлээ гэхэд өргөөнд их тайвшрлыг өгдөг. Ямар ч хүн ороод гарсан ерөөсөө оюун ухаанд нь бол юм суухгүйгээр одоо гарна гэх тийм арга байхгүй. Үнэхэрийн одоо хүн ухаарад гарахаар тийм сайхан өргөө өгдөг. Бид одоо багшийнхаа хүрээтэй төмөдүүдэд танилцаж одоо ахын дүү шиг сайхан ингэж хоорондоо найзалж ах дүү шиг ингэж явцгаадаг. Тэгээ би нэгэ үгүүл сандаг. А тэгэл нэг өвслүүдээр уулзалтахлаараа жоохон дуу хуур болол сайхан уулзаж учирдаг штэ. Тийм тэгээд ер нь бол өрөөнд ирснээрээ бол хүнийг хайрлахгүй яахын арга байхгүй. Үнэхэрийн хүнийг хайрлж хүндэлдэг. Тийм сэтгэлийг одоо бий болгодог. Тийм л өвчтэй хүмүүс байгаа юм. Үйл ажиллагаа 3 удаа оролцлоо. Маш их баяртай байна. Одоо Монголын ард түмэд одоо эртний одоо энэ өв уламжил удам бөөгийн одоо Чингисийн үеэс эхэлж одоо энэ удам бөөгийн энэ өв уламжил бол манай Монгол ардын одоо бие төв сандгийн нэг одоо төрөл байдаг. Энэ одоо нэлээд одоо их удаан жилээр одоо их дарагдчихсэн. Одоо ингээд сүүлийн үед энэ залуу сайхан удган бөөнүүд одоо энийг сэргээж яваад маш их баяртай байна. Монгол гүрний хүчрхэг байсан нь олон зуун жилийн туршид онгод хиймэр болсон хан тэнгэртэй шүтдэг байсантай холбоотой юм аа. 12 овг отгийн цагаан ясыг сэргээж 4 дээд ухааны хүчийг буулгаж язгуурын хөх цустай нь холбож хөх нуруудны уураг тархины ухаан бодол бие хийгээд сэтгэлийн галыг асааж хэндэж дийлдэшгүй хүрээ үсгэн хүчийг босгоно хэмээдэг байсан байна. За анги голынхаа хөвөн дээр Эвэр ном хайрхныхаа ангир дээр бид бүгд сууж байна. Энэ сарын 6 сарын 22-нд болох дахилга тайлганыхаа талаар Монголын ард түмэнд одоо мөнх тэнгэрийнх нь одоо сонорыг хүргье. Тэгээ та бүгд минь болгоож авах
өвгдүүд хэлэхдээ одоо адууных нэг тамгыг цуглуул гэсэн юм а. Энэ адууны их тамга маань одоо ямар учиртай цуглахдах юм гэхдээ зэрэг эрх өвөл бид хэд 12 отгоо овгуудын эцгүүдийг буулгасан. 12 одоо урд барьж 12 цагаан сүл дээр 12 онгыг босгож ингэж халахын эрт дээр үед 12 овг аймаг гэж байсан. Ард 7 өр 5 ийм отгоо овгууд байсан. Тэр отгоо овгуудын манай өвгд эцсүүд буугаад ингэснээр энэ өвгд эцсүүд маань одоо хулган жилээс өмнө амжиж 1080 ширхэг одоо адууны тамгыг цуглуулах хэрэгтэй юм аа. Тэр тэмдэгтүүдийг эртээр үе 12 овг хотгын одоо тэмдэгтүүд байсан юм бэ. Одоо тэр тэмдэгтүүд дотор буюу энэ адууны тамганд маш их хүчир жандсан байж байгаа. Энэ адууны тамгаар дамжигдаад Монгол эр хүний хиймрийн сэргийх. Дээр нь одоо адуу малынхаа буу юм заяаг дуутахын эрт дээр үеэс эцэг өвгдөөс өвлөж авсан малч гэдэг одоо малчин гэдэг энэ одоо нэгсэндээ мэрэгжил юм та том энэ одоо нүүдэлч ахуйгаас бий болсон. Энэ бүгдийнхээ 5 хушуу малынхаа хамгийн дээд буюу одоо адуунда тамгыг тамгалаж ирсэн байгаа. Бусад одоо 4 хушуу малын болохоор эмнэж ирсэн байж байгаа. Тэгээд энэ адууны тамга гэдэг маань одоо энэ 5 хушуу малын юм одоо заяа буйныг бас хадгалж үлдэх учиртай юм байна. Тэгээ монголчууд маань одоо сүүлийн үед яасан гэхээр адуу малыг хайрлаж нандинхаан байчихсан одоо ямар л бол тархлуулаати зараати үрээти гэж тэгж байна. Тэгээд харь нутагт мал адуугаан бас хамаагүй гаргаснаас болоод нэгсэнд адууны буюу одоо тэр хиймэр адууны тэр одоо сүнсэн заяа нь гомдоод байгаа юм байна л да. Тийм болохоор өвгдүүд одоо адуу малынхаа заяаг засах тэр монголчуудын 5 хушуу малын заяа буйныг нь одоо оршиож авах энэ дахилгыг одоо хулган жилээс өмнө урьдчилж хийх ёстой. Тэгэхгүй бол Монголын одоо буян заяанд одоо нэгсэндээ цэв суух буюу хазаагаад байгаа учраас энэ их дахилгаар одоо засагдах юм аа. Халахын хавтгай цагаан буян буюу энэ өргөн юм монгол шүтэнэ босгох гэж байгаа маа. Тэгээ халахын хавтгай цагаан буян гэдэг нь ямар ч жертэй ингээд эсхийн дээр одоо тэр тамга тэмдэгтүүдийн дардсуудыг авах юм. Тэр энэ халахын цагаан хавтгай буян монгол шүтэний маань одоо тэр тотемууд одоо тэр шүтлгүүд наран саран гарвлууд богсоогоо аргал янгэр бүргэд шонхор энэ мэтчлэн монгол хүний тэр хиймэр буюу тэр сүлдэж явсан сүлд шүтэнүүд байгаа даа. Тэр шүтэнүүдэд амьлуулаад энэ ширхэг одоо адууныхаа тамгануудыг одоо тамгалснараа одоо Монголын айл төдийг ураг удмынхан бүгдөө одоо түүгээр нь дамжигдаж засахдах тэр хувь заяан засахдах түүхтэй юм. Тэгээ энэ хувь заяагаа бид бүгд засахын тулд одоо айл болгон удмынхаа одоо олон үе дарагдсан тамгануудаа авчирч хурж ирж энэ онг шүтэн дээр дарснараа тэр айлыг буюу тэр удам ухсгааг нь одоо хараагт хар тогсуулт 4 хараагт туг сүлдэндээ хас их хэрэгэнийхээ гал дээрээс одоо тамгыг амьлуулж өгөх юм. Мөнх тэнгэрийн хүчийг буулгаж зан олон уул усаа дахин шүтэх, зан үйлийг босгоход олон хүний хүч хөдөлмөр шингэн олон төрлийн хэрэглүүр ашигладаг байна. Дугайлбал Ожирбат өмнө нь өргөлийн цай ундааны зүйлийг агаар зандан модон хувинд хийж өргөл үлддэг байсан байна. Харин түүний том хүн өнөө жил төрөөс олгодог хүүхдийн мөнгөө цуглуулан ээждээ мөнгөн хувин авч өгсөн гэдгийг ярьж байлаа. Ноднон болохоор бид хэд юу яасан л модон хувингаар дахилга тайлгаа агаар зандаа хувингаар хийсэн. Энэ жил болохтой зэрэг хүү маань харин 18 нас хүрж төрөөс өгсөн тэр мөнгөө хоримтлуулад 18 жил биш 15 жил хоримтлуулсан мөнгөөр одоо дахилганыхаа одоо хувин хийлгэж ирья гэдэг. Энэ бултчлан цөөхөн хідэн одоо ам бүл одоо цөөхөн хідэн 100 гаруй улсуудаас цуглуулна гэхэд надад бэрх байсан. Яагаадгүй тэр төмөө олны чинь дахилга тайлганд оролцгоо чин сэтгэлээсээ тэд нар чинь надад туслаж энэ дахилга тайлгыг хийгдэж яхад дээр нь ийм бүтээ гэсэн гэл ингээд. Гэтэл энэ олон сайхан төмөндүүд энэ одоо бид хоёроор одоо нэгсэндээ үйлчлүүлдэг энэ зонднууд чинь энэ одоо өргөө гэрийг барихад бүгдөө л хувь нэмрээ оруулж ирсэн. Дор доророо мэддэг юмараа чаддаг юмараа. Тийм болохтой зэрэг одоо мөнгө хувингаа яаж хийлгээ да 99 гүнийхээ сүү хийж одоо хан хормосттой өргөх энэгээ. Гэтэл хүү маань одоо ингээд авч өгсөн юм. Тэгэхээр энэ мөнгөн хувин гэдэг маань цалин мөнгөн хувин маань одоо яагаад энэ мөнгөн хувин гэдгсэн гэхээр хүн болгоны тэр нөгөө хүний мөн чанар буюу тэр сэтгэлийг л орлуулж байгаа юм бэл. Ингээд тэгэхээр
энэ дэлхийн ертөнцид хойчийн төрөл нь болсон төрцөн байгаа зон олнууд маань яатын гэхдээ чин сэтгэлээсээ та бүгдийнхэн дор сүгдэж 99 гүнийхээ цацал сүгөргөж байна гэд. Төмөн олон маань их сайхан штэ. Нодн одоо 99 гүний сүү одоо хаанаас яаж бүтдэх юм блэ? Бидний чинь одоо гоо болохоор 20-д л гоо байгаа байхгүй юу? Тэгэн гэтэл одоо яасан гэсэн хаа байгаа тэр дөлгөө харихны тэндээс хүртэл хүн ундааны савнд гүүгээ 22 нас өмнө уяад ундааны савнд 7 гүүний сүүгээд дээр нь бичээд нэрэн бичээд нэг жижиг ундааны савны сүүнд 3 гүүний сүү. Тэгээ зарим нь болохоор бүр 20 эдэн гүүнийхээ сүү бүр одоо 20 литрийн шар саваар дүүргээд авид ирж байгаа байхгүй. Тэгээд төмний сэтгэл гэдэг сайхан. Тэгээ энэ тахилга тайлга маань төмний буянгаар бүтэж явдаг. Төмний буян заяагаар бүтэж явдаг. Ийм учир жанцантай. Тэгээд бид бүгдийн маань тахилгын маань одоо ховтос хоёрыг маань одоо дархан тэнгэртэй эрхэм тэнгэртэй хань маань одоо бүгдийг урлаж бий болгодог. Одоо би тэр чинь ивэл жилтэй. Тэгээ ивэл жилтэй хүнээрээ дархан тэнгэртэй хүнээр хийлэг гэдгсэн чинь одоо хань маань энэ л бүх юмыг өөрөө хийж ингэж өгдөг. Энэ бүгдийг бит хоёр худалдаж авна гэвэл барахгүй энэ юмыг хийж чадахгүй л байх байсан байх ерөнхийдөө. Тэгээ хөөхий аав ээж өвгдийн маань буян өнөөдөр нэг 500-аад мал чинь л өнөөдөр 7-8 ам бүлийг хоолтой унттай сургуультай тэгээ дээр нь энэ тахилга тайлгыг идэ шүүсийг бэлдүүлээд л мал гээч юм чинь энэ бүх юмыг энэ аав ээжээс өвлөж авсан энэ хэдэн 5 хошуу малын маань буян заяагаар энэ тахилгыг хийж энэ юмыг бүтээж байгаа байхгүй юу. Тэгээ тахилганы маань гол одоо бид нар Говь Алтай аймгийн Алтай суманд очиж одоо тэр Янгирийн эврийг одоо тэндээс авчирч ирж ингээ 32 тоглолттой Янгирийн эврийг улаан ямааны хэсээс эвлэж ингэж хан хормостын тахилга тайлга буюу энэ одоо уул ус орон дэлхийгээ тайлах энэ хэцийг хийж авсан хамгийн хүнд даалгавар энэ байсан. Бид хоёр сар гарантай явж ээж энэ даалгавраа биелүүлж ирсэн. Ирээд энэ юм хийсэн. Тэгээ өвгдүүд маань юмыг худалдаж авахыг зөвшөөрдөггүй. Дандаа өөрөө бүтээх ёстой. Өөрөө гар бие оролцох ёстой гэж ингэж зөвлөдөг. Тэгээ энэ гар бие оролцож ингэ сэтгэл зүрхээ гаргаж хийсэн юм гэдэг бол хүнд хамгийн нандин юм байж байгаа. Хамгийн бит хоёрыг хамгаалах энд чинь бит хоёр их эр зөргөөн гаргаж дээр нь одоо юу гэдгийг энэ ямыг хийж яхахын хажуугаар чинь хэл ам тасрах гэж байхгүй. Ямыг дандаа өөрсөнтөөгөө харьцуулж харна. Ямар нэгэн ямыг ингэж яа. Тийм болохоор бүр сүүлдээ бид хэд чинь ойр дотныхаа улсад хэлээд сүүлийн 3 жилийн тахилгыг бүр нууцаар үлдсэн. Тэгэхгүй болвол бас болохгүй байсан л да. Яагаад гэвэл бүх ямыг лам хуврахтай холбож ярьдаг. Зарим нэг ухрам өсгөд юмнууд нь юмны цаад учрыг олоогүй байжээж одоо юу гэдгийг энэ буруу юм а гэл. Гүүний сүүнийхээ одоо тахилгыг хийхэд хүртэл одоо гүүгээ уяхтаа хүртэл бид нар гүүгээ одоо наанаа нь ёсолж байгаамаа гэд. Магадгүй урд нь энийг тэнгэр дөрөх гэж байгаамаа гэд хэлчих юм бол зарим нэг нь болохдоо баргалж гүүний сүү тэнгэр дөргөдгүй ингэжээч магадгүй тийм хэмжээний улсууд маань тэгж нөгөө ямыг үгүйсгдэг хин нэгнийхээ хийж байгаа юм дээр дэвсэлдэг тийм болохдоо зэрэг яс маань их хавталцдаг л та. Тэгээд яг өнөөдрийн хувьд бол бит хоёр чинь одоо энэ сүүлийн 3 жилийн тахилга бол 99 тэнгэрийн буулгаж ирлээ 4 хар сүлдэндээ тэр амьсгалуудын шингээлээ хамгаалууллаа. Тийм болохдоогоо зэрэг одоо энэ бүх юмыг бол одоо мөнх тэнгэрүүд бол хүлээн зөвшөөрцөө, цагаан болцоо. Одоо та хоёр тайлангаан тавиад ард түмнийхээ тамга тэмдэгтүүдийг цуглуулад тэгээд дараачихээ үлийг бид нар өөрсдөө бичээд л тэгээд тэр юмаа дараачихаа юунд хийгээд л явчих. Тэгэхээр энэ Монгол хүн гэдэг чинь нөгөө мөнх тэнгэртэй сүсэлж зарбирах, тэнгэр даалттай, тэнгэр заяатай гэж ярьж яадаг. Тэнгэр заяатай гэдэг нь маш их оюун ухаантайгаа хэлж байгаа юм. Тэнгэр даалттай гэдэг нь хүн өөрөөсдийнхээ тэр өвөг дээдстэйгээ золгож, тэр өвөг дээдстэй оюун санаанд их гэгэрлийг гуйж, байгаль их дэлхийтэйгээ эцэг ихтэйгээ эмэг өвөгдтэйгээ харьцаж байгаа шиг ингэ зөөлөн харьцаж, байгаль дэлхийгээ одоо хайрлан нандгаж одоо онгоноор нь тэр юмыг нь цэвэр ариунаар нь байлгах тусмал бидэрт хариу зөв буюу хамгийн цэвэр хүч нь ирж байдаг. Зөмбөлийн сэтгэлгээнд дүрс үзэгдэл үзүүлэх онгод сахиусын зүүдэн тайллыг газар онголон бүтээгч дээдсийн мөр сургамжаар хасбуу тамга түүний учир зүйг эрен мөрдөхөд тэнгэр тошрох 4 хүчин бий юм.
За хараа их тар тогсуулт, дөрвөн хөл тар тогсуул, дөрвөн хөл хар тогсуулт нь болохтойгоо зэрэг хойморт байгаа хар тогсуултнуудын онгоцчтэнүүд маань байгаад байгаа маа. Тэгээ дөрвөн хар тогсуулт нь болохоор дөрвөн аймгаа төлөөлдөг, халахын дөрвөн аймгаа төлөөлж ингэж боссон хар тогсуултнууд. Голынхан сүлд нь болохоор хөгсүлд байдаг. За энэ хөгсүлд нь болохдоо босдог тахилган дээр тэр хөгсүлд нь болохдоо зэрэг тэнгэрийн сүлд байж байгаа. За энэ 5 тогсуул дээрээ дамжуулаад халахын дөрвөн аймгийг тахилга тайллаг гэж маань бий болдог. Тойрож би 12 одоо онгон болохдоо зэрэг халахын 12 аглага хотгын маань одоо онгоц шүтэнүүд байгаа 12 цагаан сүлд маань одоо чуулдаг ийм учиртай. Тэгээд үүнтэй багтаж биелэх учиртай юм. Тэгээд туг сүлд дээрээ дамжигдаад тамгаараа дамжихдаа тамгаан амьлуулад харааг тар туг сүлднийхээ хас эргийн дээр амьлуулад түүнийг өргөө юм буюу халахын цагаан буюу онгоц шүтэн дээр дардсаа үлдээгээд үүгээрээ удмаа хамгаалах хэрэгтэй юм а. Эрт идүүгээ цагт болохтойгоо зэрэг одоо бид нар амь сахих чараа сүлд гэж ярьж заншсан байдаг юм билэ. Одоо бид нар болохтойгоо зэрэг одоо дайны хар туг сүлд гэдэг дайны биш юм билэ. Энэ дайнд орж байгаа эрд цэргүүдийн амийг сахиж авч ордог байсан. Амийг хамгаалуулж, амийг хаацайлуулж, тийм болохоор амь сахих чараа сүлд гэж ингэж явж байсан. Тэгээ хас гэдэг чинь өөрөө босоо хэвтэй хоёрын одоо нэгсэндээ тэнхлэг байж байгаа. Энэ хас одоо яагаар энэ ингээд энэ дээр үдийхээр дөрвөн их хар сүлдийг одоо газарт эргүүлж хүчийг ахгуулж байгаа гэсэн утгатай. Дөрвөн үзүүр овонд нь дөрвөн их хар сүлдээ байрлуулад дунд нь их галыг бадраагаад тэгээд зайрын утган эд хоёр одоо хоёулаа бөөлдөг дунд нь. Тэгээд энэ нь яадаг гэхээр ир имийн арга билгийг төлөөлж тэнгэр газар хоёрыг одоо нэгсэндээ эвлэлдүүлж байгаамаа гэсэн утга учиртай. Хоёр дахь ирэхэд бол энэ дахилгаар одоо тэнгэрийн сүр хүч газрын эвэлийг одоо бий болгодог гэж үздэг. Тэгээ энэ тойрон байгаа энэ 12 их өрг овон дээр нь одоо юу байрладаг юм бэ гэхээр одоо энэ 12 отгоо өвгийг төлөөлүүлсэн тэр амьтнууд нь байдаг. Бүргэд шонхор. Тэгээд нэг талд нь дээр нь бас тийм дүрслэлүүд байдаг. Элдв дүрслэлүүд. Тэгээд энэ дээр одоо 12 цагаан сүлд маань байрлаж одоо тэр 12 отг гэж 12 эцэг дээд тэнгэрч гэж ярьдаг зүйл энэ бөөг юунд эннийхэн одоо сүр хүчийг энд хуралдуулан чуулуулад их одоо тэр тэнгэр газрын их ив хүчийг л бий болгодог гэж энэ тахилга тайлгаа хийдэг юм да. Харсвуу тэнгэрээс эвэрт ном хайрханд хас тамга үүсгэж 12 отгын онго усгаж Монголын аймаг Нэрвэн аймаг түүнээс салбарлсан 12 тэмдэгтүүдийг цуглуулах дээдийн дөрвөн хүчийг буулгаж ухааны галанда адууны тамгаа тэнгэрт даатгах мөчрлөө хэмээн тэд үзэж байна. 6 сарын 22-ны дахилганд маань оролцох гэсэн иргэд маань одоо юуг санаж явдаг, юуг одоо энэ дахилган дээр цэрэг гэж байдгийн гэхдээ зэрэг мөнх тэнгэрт онгод их дэлхийд одоо онгон хүмүүнд энэ оюун гээч юм заяасан учраас энэ дунд төв буюу бидний дэлхийн ертөнцийн дээр мөнх тэнгэрийн дор цэцлэн залбирч байхад бас энэ дахилга тайлганд бас цэр гэж байж байгаа. Дахилгын газар одоо хамаа намаагүй хараал хэлэх, нус цэрээ хаях, арх дарс суух, тамхи хин шүү гаргахыг хоригддог. Тийм болохтойгоо зэрэг энэ дахилга тайлган дээр хамаа намаагүй арх уусан хүнийг бол оролцуулдаггүй. Наан нугасаа шалгаж одоо тэр бүгд юм яадаг. За өөрөөсдийнхээ тамганыхаа одоо нэгсэндээ намтрыг авцарна. Хэдэн үеэсээ өвлөгдөж ирсэн, өвөг дээдс нь хин гэж байсан, хэдэн адууд хамгаалж ирсэн, аль нутгийнх нь, аль хошууны, аль сумын, аль багын хэний хэрэг юм гэдэг тэр одоо нэг намтар түүхийг авцарч ирэх учиртай. Энэ маань цаашлаад яах юм гэхээр өв болгож одоо дараачийн хойч үед маань дараагийн 60, дараагийн 100, дараагийн 1000 хүртлийн нэмийг одоо үр хойч маань одоо дахиж хөтөж дээдэлж энэ юм маань хийж явах учраас тийм болохоор өөрөөсдийнхээ хариуцлага үүргийг хүлээх ёстой. Дээр нь одоо их дэлхий, байгаль дэлхий, уул ус, орон дэлхий эцэг өвгдөн өргөх, галдаан өргөх шар тостой, арцтай, өргөлийн будаатай, өргөлийн сүүтэй ингэж оролцсноо. Тэгээд энэ бүх юм одоо мэдээлэлээ сайн аваад өөрөөсдөө сайхан бие сэтгэлээ бэлдээд
бүтэн сайхан сэтгэлтэй, бүрэн сайхан хувцастайгаа ирэх юм аа. Одоо бүрэн хувцас гэдэг нь малгайтай, гуталтай, дээлтэй, бүстэй гэд энэ бүрэн хувцас өмсөж дахилга тайлганд оролцох ёстой юм. Тэгэд энэ бүгдийг нь одоо хангаж ирсэн тохиолдолд одоо дахилга тайлганд орох эрхэн үүсдэг учиртай. Зүүдэндээ хар зүрхэндээ хадгалж зүглэн байж дээжэн өргөдөг зүстэн дуудаж хиймраан сэргээдэг хумд их хайрхан минь ээ. Хор орж хун зугларсан хиймрийн их хайрхан минь хормост их тэнгэр минь ээ. Шүлэг найргийн дээжээр сүншиг 18 өргий ангиж ихэн овдос мөргөж охин таньдаа ирлээ. Олонтой явахын гişиг хайрл, одтой явах хиймэр хайрл, их стэцийн 18-тай ихэр гурван хайрхан минь эд шидийн нөмрсөн эдэр баатрын дүртэй хайрхан минь хиймэр сэргээх аваас үлдтэй хормостоо суусан гурвалсан их хайрхан минь ээ. Хувьтай хүн ингэртэн өргөдөг хунд их хайрхан минь ээ. Орой дээд талд нь анги булга эзэнтэй үлээ, охин сөхөө шүтэнтэй үлээ, амгалан хөх давлгаанд нь орчлонгийн зовлонг нуусан ургах нарны засраг асарч дээр нь хөвдөг усны дээд усан болор эрдэн минь уулас дагаж хормой гом дэвсэн оройн дээд анги булга эзэн минь ээ. Охин сөхөө шүтэн минь сөөдөр хөрөнгөө ариухан цүүний өнөртэй ангиж минь хос хонгийн жаргалаар хосгүй голыг минь мялаасан миний нутгийн шүтэн миний ангиж юм бидээ. Лёнхаа цэцэрсэн долгоонд нь номын үсэг тодорч харагдан ата таван дэнгэр нь бялаажуулсан мянган мэлмийн тодорч харагдан миний шүтэн хайрхан минь мөнхийн шүтэн ангиж юм нэ.